За сайн байцгаана эрхэм хүндэт үзэгчдээ тэгээд 2021 онд та бүхний хүлээсэн бидний хүлээсэн Keks podcast-ийн season 2 эхэлж байна. Тэгээд бидний өнөөдрийн эхний дугаарын зочин бол Our Secret Podcast. Номинес Синдер са. Хоёр интро бүр алдсан шүү дээ. Номи Синдер. Хай. За манай үзэгчид бас яг өнгөрсөн хөл хорионы үеэр бас маш олон хүмүүс бол кексгүй аягүй хэцүү байсан баах те. Keks podcast ч байхгүй. Тэгээд орондоо sex ч байхгүй үнэхээр хүнд байсан гэдгийг бол ойлгож байна бит хоёр. Тэгээд бит хоёр энэ ондоо кексийг эхлүүлж байна. Хоёрдугаар season бол эхэллээ. Тэгээд бүгдээрээ амлсан явсаар Our Secret podcast-ийн хоёр host Синдер Номи хоёроо урьлаа. Тэгээд бид нэр өнөөдөр Синдер Номи хоёрын нууц сексиг бишээ кексиг ярих болно. За тэгээд хоёроос ер нь асуумаар байна те. Ер нь тий анхны дугаар хийж байгаа болохоор ер нь хоёрын анхны болцооны ер нь түүхүүд ямар байна? Ер нь хэдэн настайд анх болцож эхэлсэн? Хоёлаа бодод. Ямар cringe асуулт вэ? Oh my god. Oh my god. Оо яа. Юу анхны болцоо 10 жилдээ шууд болцдээсэн баха. 10 мардгаар ангитай юм уу? 9 10 ангитай юм уу? Санагдчих. Тийм. Болцоо. Бүр яг нэг тийм амар тийм юу яаж аваагүй шүү дээ. Чамайг болцоонд урьж байна гэж мэгэлтэй нэг тэгэж мэгэж болно хэрж байгаагүй л дээ. Тэгэл like тэгэл нэг тийм болцоо гэдэг нь тэр үедээ яхаа тэг жоохон зугаалж мугаалал тэгээд намайг гэрт хүргэж өгч мөгөөл нэг тиймэрхүү ер нь бол байсан. Их амар тэгэл нэг fancy dinner идэж мэдээлтэй. Тийм юм бол ерөөсөө бас байгаагүй тэгэл нэг тийм гадуур жоохон зугаалж байгаа л тэгэл намайг хүргэж өгөөл явдаг ч юм уу те. Нэг ч тиймэрхүү л байсан да. Цэгийн хэдэн настайд анх болцож эхэлсэн? Би бас одоо 10 жил мэлднэх ялгаа байхгүй шүү дээ. Ер нь монголчууд ч тийм болцох соёлд суралцаагүй. Одоо би чамайг болцоонд урьж ийн хоёлаа өчиг хамт одоо гоё хөгжим сонсоод алхахыг ч юм уу. Тийм юм байдаг шүү дээ. Зүгээр л юу хийж байгаа. Ингээл тиймэрхүү л марк юм байдаг шүү дээ монголчин ер нь л. Арах уу? Кино үзэх үү гэж. Тий. Тэрний тиймэрхүү албан ёсны биш те нэг. Ирчүүд бол тэгэж албан ёсоор өргөдчихсэн охтууд байвал бас бичээрээ. би чамайг албан ёсоор болцоонд урьж байна. Нэг кино мэнэн дээр л нэг тэгдэж шүү дээ. Яг ингээл go out on a date mate гэл тийм. Оройн хоол мол нэг тиймэрхүү маяг те. Тийм. Би чамайг албан ёсоор болцоонд урьж байна. Гэтэ би хоёрын харилцаа бол албан болсон. Ягаад гэвэл би ихнэр хоёр хүүхэдтэй. Чи тэгтээ хүмүүсийг болцоонд өрий гэж хэлт юм уу ер нь? Гэхдээ тэгж хэлэхгүй шүү дээ. Тэр чинь нөгөө болцоонд өрөө гэж хэлэх юм бол амар надад нэг тийм тэнэг санагдаад байдаг шүү дээ ер нь. Болцоо ер нь тэнэг шүү дээ гэж. Гэтэ би бол болцоонд амар бол алдаа идэг байсан. Ягаад гэвэл нөгөө арай би октодод ер нь ашиглуулдаг байсан л да. Хоолнд ороод бэлэг мэлэг өгөөл тэгээл. Тэг кекс байхгүй. Тэгээ кекс байхгүй. Гэтэ болцонгуудаа тэгээд оронд нь шууд кекс өгөхтэй ч гэсэн үг биш л те. Бити буруугаар ойлгоорой манайхаа. Тийм. Гэтэ бас яг болцож байгаа мó болцохгүй байгаа мó гэдгийг бас хаяа ойлгодог байсан гэж.
Энэ яг Зүгээр юу бол- болоод байна? Энэ яг юу ямар үе шатн дээр байгаа юм бол гэж бодож байсан үе бас байдаг шүү дээ. Би таалагдж байгаа юм болов уу, таалагдахгүй байгаа юм болов уу гэдэг айгүй их боддог Тийм. тий. Эсвэл зүгээр надтай цаг нөхцөх гээд байгаа юм уу? Яах гээд байгаа юм бол гэж бодсон. Тийм. Та гураваас би бас нэг асуулт асууна. Ер нь болзоон дээр эрэгтэй хүн илүүтэй санаачлаг гаргаад яг төлөвлөөд тэр болзоог яах ёстой юм уу? Одоо планлах ёстой юм уу? Болцоонд урьж байгаа л планлах хэрэгтэй байлгүй дээ. Тий. Яг заавал эрэгтэй эмэгтэй гэхгүйгээр яг эмэгтэй ч гэсэн ураад планаа гаргацсан байсан ч гэсэн болно шүү дээ. Тий, урьж байгаа юм чинь нэг юм бодсон л өрөхгүй бол тэнэн байлгүй дээ. Эсвэл анхны болзоон дээр угаасаа урьж байгаа нь яагаад дараагийн болзоон дээр хоёлаа тасаад юм хийх үү гэж хамтдаа санаачлаа гаргаж болох байхаа. Тийм би бас нэг тэгэж амар. Бодмоосог бодчихжээ. Тийм гэхдээ ер нь заавал нэг эрэгтэйгээ амар хүлээгээл энэ одоо энэ мэн гэл ингээд байхгүйгээр нэг бас өөрөө бас санаачлаг гарах хэрэгтэй ах уу. Тэг одоо би бол яг хөө зүгээр хэлчихдээ хоёлаа нэг тийм одоо галерей байлиг тэрийг үзэх үү ч юм уу эсвэл тийм шинэ кинолыг гарсан байлаа үзэх үү ч юм уу тэгж бол хэлчдэг. Ер нь бол өөрөө даавал даачдаг гэхгүй айд. Их чинь чадна гэж яа. Чин даа. Тавилсан юм аа. Та гурын гэхдээ яг нэг яг тийм өсвөр насны яг хамгийн тийм дурсамжтай болзоонууд яг ямар байсан бэ? Тэг ягаад тийм тусгай байсан бэ? Онцгой. Ер нь гэхдээ бит гурав яг өсвөр наснда тийм амар болцож малцаагүй бах уу. Угаасаа бит гурыг тоохоргүй байгаас зэрэг нь харалт. Үнэн. Тэрний оронд барыг зүгээр хизээ одоо яг анхны нэг тийм секси мэдрэмж төржсэн бэ гэдгийг чинь бол сонирхмаар байна. Одоо жишээ нь яг нэг нөгөө би ч одоо ингээд ийм хөхтэй юм биш үү те хөх маань ямар хөрх юм бэ аа те ургацсан байна гэж мэгэл те тэгсэн те одоо хүүе энэ доор чинь ой нөх аа тэгж тэгэж яг одоо мэдээд ч юм уу те одоо эн чинь бас ийм одоо гоё байх хэрэгтэй юм болов яах хэрэгтэй юм бол ч юм уу эсвэл порно үзсэн ч юм уу те тэр сексуал мэдрэмж авч исэн анх хизээсэн талаар бас сонсмоор л байна л да. Би нэг юу миний хүүх аягүй санаа бусад охтуудынхаас амар орой ингэж ургажсэн байхгүй юу. Тэгээд бусад охтууд ингэж манай нэг арай ангид дандаа өсвөлөө охтууд байгаад идэв штэ илүү нэг эмчтэлэг болж малцсан. Тэр охтууд ингэ амар гоё лифтик зүүж мүгээл. Би тамир авах гал хавцмастай солонгууд ингэ лифтиктэй. Тэгэл гайхаал ямар гоё юм бэ гэж бодоод тэр надаа юу ямар ч лифтик байдаг байсан. Жаахан тэгээд би ингээ макара өөртөө ингээ лифтик хийдэг байсан. Ингээд дэш нь ингээ моглаад тэг ингээ тэр нь амар гоё мэдрэмж төрөөл би ингээ лифтиктэй тэгээд чаддаг. Уйвас тийм бүр сүүл 8 дугаар ингээ ямар ч арай хатсан. Мэмтэй болчихснаа. Манай Синдэр. Би болохоор тэгж би чинь яг дундаж л байсан да. Нэг тийм гавтгаа байгаагүй. Тэгээд бас нэг тэгж бас нөө нэг цэжвч энэ дэр өмсдөг байсан санаж байна. Цэжвч гэж юу вэ? Тэгээд зүгээр нэг мак яг левч шиг биш заяа. Левч шиг биш. Гэхдээ мак шиг. Макны доотлыг нь авцсан. Тэгээд левч шиг. Би яг нугалцантай адилхан. Нугалцантай шиг адилхан. Тэгээд тиймэрхүү юм зүүдэг байсан. Тэгээд би бас нэлийн сүултл ер нь бас левч гэрцсэн баха. Тэнийг нэг амар левч зүүх чи одоо яг сексуал мэдрэмж юм уу? Та хоёр одоо жишээ нь яг үгүй чи тэгэж асуудаг шиг. Өгүүлэг уншдаг ч юм уу? Эсвэл порно үздэг ч юм уу? Нэг тиймэрхүү юмнууд яг хэдийгээр бас тохиолдов тийм. За яг тэ эн чинь нэг ерөнхийдөө тэ шийхээс бас нэг өөр үүрэгтэй юм байна шүү дээ нэг тийм. Юм оруулжтэй юм билүү? Оруулж бас үзхийсэн үү? Би яг яг анх порно чинь манай найз надад үзүүлсэн юм аа. Найзнаас тагаа суугаад
нэг үзчихсэн. Тэгээ нэг 10 секунд л хүрсэн. Үнэндээ амар санагдчихсан тухай үед. Гэтэ ямар найз ч байсан? Эрэгтэй найз юм уу, эмэгтэй найз юм уу? Эмэгтэй найз. Охтуудаараа. Гэтэ юу гэж хэлжсэн яг гоё юм үзүүлээ яг бид нар ингээ бөөнөрөө ингээл мэдгүй байгаа штэ бүгдээрээ. Тэгэл хэдүүлээ нэг үзэж та ямар хэдийн гээл тэгэл надаа нэг шиг байгаа гэж манай найз гис нэг байгаа гэж. Тэгтээ юм дээр идэг юм үгүй. Флашн дээр юм болоо. Тэгээд гисний ачаал ингээл бүх гэрэл нэлээ унтраад байгаа. Бөөнөрөө үзэл тэгэл пупа ямар муухай юм бэ энэ ч нэрээ. Октодтой нэрээ гэр цэвэрлэн гэж илүү мэдгээ пиццач нэг нь авчирлаа. Тэгээд та юу гүсгөхөд хэлсэн шүү. Тэгээ бүр сандраад наачтай яриа болохгүй байна амар юм бэ. Нүгэл гэж яадаг. Аль нэг дахиад нэг үзчих. За нэг сүүлийн үедээ овцчих. Тэгээд сандраад тэрнээс хойш юусоо яг порно үзэх гэхээр арай хүнд юм шиг санагдаад дандаа хинтай манга идэрэн шүү. Love Junkies гэдэг нэг дуртай нэг манга идэг. Юм их манга жоохон төсөөлөл Баран Батраа. Сэндрүүд яаж ийсэн? Пятан ерөөс санахгүй байна. Миний ер нь бага нас, тинейжер нас, өсвөр нас ер нь ингээд амар плюр ахгүй юу нүүн ингээд манан дунд ингээд өнгөрцөн. Одоо нэг амар юмсан сандгүй. Тэгтээ яхаа мэдхгүй нэг яг тэр цэгийг олох нь бол нэг бас л нэг 10-11 дөрөнгө байсан юм болоо. Амар сүулт болсон юм болоо. Үгүй. Яг нүх байдаг гэдэг нь бол нэг тийм нэг 6-7 малдуур ангид олцсон байсан баха. Яа тэгэхээр манай ангийн банд нар айгуу тийм юу банд нар байсан нэг тийм одоо ерөн жоохон хөхмөх бацдаг, бүкс бацдаг те яг жоохон нэг тийм банд нар байсан хгүй. Ер нь бол бүр бас бусад ангийн банд нарыг бодвол манай ангийн банд нар бүр илүү ингээд бүр тийм амар ингээл октод ингээл мартан дээрээ ингээл сууж мууж яах нүуний найзынхаа партн дээр ингээл ирээл ингэдэж штэ тий бүкс нь ингээ арагшаага ингэц тэгж хахад ингээд манай ангийн бандар ингээд араас нь шууд ингээ бүкслүүн ингээ оцгонч моцгоноо бүр амар тэгдэг байсан. Тэг өөрөө амар тийм sexual harassment үзүүлдэг байсан байхгүй манай ангийн бандар. Гэхдээ яг намайг нэг тэгдэг байсан л та манай ангийн айгу хөөрхөн октодыг амар тэгдэг. Тэгээ одоо тэр октод байна бас тэр хизүүлсэн баг. Тэгээ яг хаа ер нь олж жоохон манай ангийн банд нар амар тэгдэг байсан. Тэгээ тэрнээс нь олоод ер нь баг ойлгосон л доо. Ер нь ирэмээ ажлыг ер нь бол тэднээс л баг мэдсэн. Тэгээл тэд нар чинь бас ингээд дундуураас порно дамжуулдаг CD медийн дээр за 4-р чөлөө 5-р ангид ч илүү манай ангийн банд ингээд CD-н дээр ингээд порно таярсан. Тэгсэн тэрнийг ангийнхаа бандаар дамжуулаад бүр манай ангийн банд нар бол амар хасна. Би бол тэрнийг л амар хэлж जैन. Тэгээд яна хамаатан мамаатан нөгөө нэг ангийн хөлтөө сонсч ивэл амар хэцүү байна надад гэж. Тэгээд яхаа тиймэрхүү л энэ даа. Тэгээд тийм өөрчд юу ч асуултаа нэрээ асуултаа орцсон. Гэтэ тэрийг ч сая хэлсэн шүү дээ. Нэг 6 дугаар 7 дугаар ангидаа бол яг тийм за окей тийм. Тий яг бими болохоор одоо жишээ нь яг нөгөө Ren TV дээр гардаг байсан кино минууд нарыг бол орос дээр гардаг байсан киног үздэг байсан. Тэр бол гэхдээ эротик кино байсан. Яг нөгөө порно бол биш. Гэтэ бол тийм би бас тэднийг харчихсан тийм. Тийм. Гэтэ бол үнэхээр нэг тийм шээ сүрсэн мэдрэмж төрдөг байсан. Гэтэ тэр бол сэрэл байсан мэлээ. Үгүй тийм биш тийм. Нэр нэг тийм нэг мэдрэмж байдаг гэсэн юм аа. Яг би бас яг тэр яг ялангуяа нөгөө орос сургалт сурдаг байсан болохоор орос уугуудаа амар үздэг. Тэгээ ингээд нэг жоох орой морой тийш болонгууд яг нэг жоох нэг тиймэрхүү төрлийн юм ер нь гардаг байсан. Тийм. Ren TV дээр амар гардаг байсан шүү дээ. Тийм. Нэрээ санчлаа. Тэгэнгүүт яг нэг тийм эротический кино байдаг гэсэн тийм. Тэгэл эсвэл нэг 81 дүүр сог мог ч юм уу нэг тэ сонин дээрээс нэг юм өвөлгөө уншдаг. 81 ч юм уу те. Дулаан хүнжил гээд нэг халуун хүнжил лөө. Тэгээд 81-р сог муу гэдэг тэр эротик өгүүлэлгүүд гардаг байсан сонингууд л та. Тэгээд тэрийг нууцаар уншдаг байсан. Уушлаараа. Тэгээд манай гэрт бас Иримийн Ясан гэдэг жижигхэн юм дөрвөлжин ном байдаг байсан. Хурцх талаар бичсэн байсан. Тэгээд тэр нь дээр үе ном юм уу? Тэгээд дээр үе ном нэг юм шиний 15-ны сар гарцсан байхад хурцж болохгүй гэдээ ичсэн тийм.
тийм нэг ном байдаг гэсэн тэгээд ер нь яг би бас яг нэг тийм 10 жилийн охин байхдаа тиймэрхүү мэдрэмжүүд бол айгүй их авдаг байсан л да. Тэгээд ер нь бол бас би ингээд хүндлөө ингээд ороогоод ингээд доороо хийгээд бас яхан ингээд тийм тэгдэг байсан тийм. Манай ангийн нэг охин заяа ингээд ажил хичээлийн партн дээр ингээд сандал нөгөө нэг юм нэг хатуу модон сандал байгаа штэ тий. Тэрэн дээр ингээд суугаад ингээд байдаг. What? Тэсэрээс. Бүр ингээд яа ингээд амар ингээд юу яаж суусна, хацаач суусна бүр ингээд нэг захнаад байгаа мó яагаад байгаа like what the hell are you doing гэдэг би бүр ингээд хардаг байсан аахгүй юу. Тэгээд нэг тийм сони юм хийгээд өгсөн. Тэгсэн чинь инкер амар гоё идэв штт мэдэж штт гэж мэдчихлээ. Нэг тэгэж хэлчихсэн байхгүй би бүр ингээд тэгээд би бүр гайхчихсан ч та. Би бас яг 10 жилдээ хүнжил яг ингэж нөгөө ороодгүй ер нь бол дээр доороо тавьдаг байсан. Тэгээд дээр доороо тавиад өөрөө ингээ хөдөлдөг. Тэгээд тэр мэдрэмжийг аваад ланх одоо гар хангалганы одоо суурэ тавьсан юм уу да. Энэ талаар тий өрөлтийн хүчин талаар мэдчихсэн. Тэгээд энэ талаараас өмнө ч гэсэн ярьжсэн маа. Миний хувьд бол юу яг пошт манай нэг хамаатны бас өөр нэг газар амжижсэн одоо үеэл маань CD авчраал тэгэл тэрэн дээр нь бүр бүх юм байсан. Одоо тий цагаанууд харууд цагаантай өөр эмхтэй хүн мордтой эмхтэй хүн нохотой амар юм нүзүүлж ирсэн л да тэгэл яг CD дээр гэж утсан чи ингээл what the fuck тэгээд ихтэн өөртөө яриа илүү багтаа хүрдэм шиг байна тий. Хотод арай. Гэтэ тэр юу манай үеэл надад тэрийг хэлээг байсан бол тэгэл яг анх нэг юу бид нар нэг тусланд нэг амралтын газар очиод шүршүрд орж ирсэн маань хүн тэгэл юу хөдөлгөөн гараараа шүршүрд ингээл энэ ингэдэг штэ тэгэл оо тийм үү тэр хүн зааж өгөөсөн бол тэгэл мэдгүй л хүүхдээ чи хэдтэйсэн 12 13 Тэгэнгүүт октод бол би энд нэг тэгж хэлдэггүй шүү дээ. Одоо ингүүл гоё яадаг. Энд гем нүгэл хизээч хэлэхгүй. Миний би бодор биш. Тийм. Гэтэ эрэгтэй хүн нэг гар хангалгаа анхны удаа гар хангалгаа хийсний дараа тэгээд өсвөр насны үед чинь бол тэгэл зогсохгүй шүү дээ. Өдөр тутам хэдэн ч удаа яа. Тэг ямар сандал тэгэл за тэр жахав гэх. Ямар сандаа юу? Ямар сандаа юу гэж? Газар хөдлөхөвтэй л гэчихсэн. За тэр жахав. Нөгөө нэг юу би нөгөө ингэж бодлоо л доо. Тэгээд бид нар ингэж яг өсвөр наснаа ингэж нэг тийм мэдрэмж аваад эхэлж байгаа шүү дээ. Тэгээд ер нь бол бас асуултаа би чиглүүлэхдээ бас анхных руу чиглүүлмээрсэн. Тэгтээ л та гэхгүй. Одоо яг анхны шүн нас ямар байв те манай охтуудын хувьд тэг хэдийн насын хавцаа байв. Шүн байгаагүй өдөр байсан. Шүн мөн тэгэж өсвөр насны үеэрээ гарахгүй штэ. Тэг би яг юу эрэхтэй байгаа юм чи яг өөрөө тэ манлайлаад тийм манай үзэгчтэй мэдж байгаа л да юу би 15 настай байсан тэгээд 100 Монголд ирсэн тэгээд яг нэг Оросын тэр үеч нэг виз авах гэж ойлцдог байсан шүү дээ. Оросын виз авах гэж. За. Шүн мөнтэй тэгэл очрлоо. Гэсэн чинь манай юу хамаатны ах нэг найзтайгаа цог машин дотор манай ах битүүр ингэ суудсан тэгэнгүүт нь тойр ер нь эмхтэй хүнтэй унтаж үтсэн юм гэсэн чинь үгүй. Чи тойр чидтэй үлээ гэсэн чинь манай ах ингэ хэлээл 17 би 15 гэж хэлсэн чинь яа манай хотмын ингэж авааддаг штэ. Тэгээ бит хоёрыг юу саун руу аваачаад тэгээд анхных саунд байсан л та. Гэтэ анхны янхантай маань уучруулсан гэж. Анхны шүн байлаа, анхны яаги байлаа. Гэтэ би мөнгө төлөг болохоор манай ах төссөн болохоор тэгээд бас арай өөр ч юм уу. Арай өөр ч юм уу те. Гэтэ яг гоо тэн чи амар юу одоо би жоохон нэг харамсаадж байгаа юм шиг ягаад гэвэл гэтээ яг хүүхдэрээ баймаар юм шиг одоо тэгэл бодож байгаа л да. Гэхдээ одоо ингээ бодонгууд нь бас зөв өвчлээсэн ягаад гэвэл бэлгийн хайцааг юм усанд орсон гэхгүй. Тэр хата хоёр нэг өдөр хийжсэн юм.
Нэг шүн штэ. Йоо, хоёрын анхных нэг Нэг баг тэмдэглэмээр юм биш. Ахтайгаа цог тэмдэг. Anniversary. Ахтайгаа тэмдэглээд. Тий. Тэгээ би бас өмнө нь ер нь подкаст дээр яг анхны шөнийн талаар айгүй их ярьсан байгаа. Ер нь бол 2000 2009 оны 8 сарын 18 байсан санагдчихэв. Тэгж. 8 таймаар бэлгшээд байна сайн. Бас нэг тий нөгөө хязгааргүй infinity дээ. Яг 8 сарын 18 байсан. Тэгээ шүн айгүй их уйлжсэн талаар бас ярьдаг. Тэгээ цус гараагүй тэгээ би маш их уйлсан. Яг тэрнээс болоод уйлсан юм эсвэл яг юу өвдөлт юм уу? Үгүй өвдөлт биш. Би зүгээр нөгөө манай X маань намайг онгон биш гэж бодох үедээ гэж уйлсан. Жохон байсан юм. Sorry жохон байсан. Чи жохон байсан юм эсвэл өөр юм жохон? Үгүй би жохон байсан юм. Алин ч болох юм шүү. X нэмээчээ. За тэгээд тэрийг бол манайхан бас өмнө сонсч ирсэн бах. Тэгээд хоёр зочныхоо бас анхны бас шөнийн талаар бас сонсвол гоё юм шиг санагдав тий. Шөнө өдөр тий. Өдөр шөнө. Би бас яг онцараар нь мэднэ. Вау. Өвөтэй. Би насаа хасаацгаая. Одоо чи 21 он. Тэгэхээр чин 2000 би амар сүүлд яаж юм 21-тэй. Би чин 6 жил явна. Бэлгийн амьдрал хөл тавиад ерөөсө 6хан жил болж байгаа. Яг Валентины өмнөх өдөр. Валентины бэлгээр өөрийгөө бэлгэлжээ. Тэгчих. Яг Валентин шүн гэх юм уу? 13-ны шүн 14 гэсэн баг юм. Тэгэл тийм 6хан жил минийх нөгөө байна. Улаан цэцэг саваад тэгээд хүнжилж гисэн улаан байсан. Тэгэхгүй. Минийхээс ч нэг тус гарч байгаа бай. Ер нь гардгүй байлаа угаасаа. Тэнийг. Харин тэр одоо хаанаас гарч ирсэн юм яа? Харин тийм. Түүнээс шалтгаалт юм билээ шүү дээ. Синдэр нэг тэгээ бас өдөг. Тийм минийх ч гэсэн би бас нэг амар эртмэрт орж байгаагүй. Намайг эрт орсон гэж хүмүүс ойлгоод ах шүү гэлээ. Үгүй шүү. Найз нас би бас яг нэр 21-тэй байсан шүү дээ нэрээ. 21-тэй. Үгүй юу 20-той юм уу? Тэм шүү гэнэ. Хаштэйсэн хаа. Тийм байна. Би тэндрийг барыг мэдчихэв. Яа. Тэгээд ямар эсний ч мэдчихээн гэж хэлээд. Тийм. Баг номын мэдчихээн хийж байна. Oh my god, хэмжээгээ мэдчихээн. Oh my god. Ярьсан баха. Баг ярьсан баха. Гэтэ одоо эрэгтэй хүн бол одоо секси гэвэл хизэж өгөө гэж хэлэхгүй тэгээд яг эрэгтэй хүний хувьд бол анхных нэг чухал байдгүй гэж би ер нь миний хувьд бол одоо ингээ би хавж байгаа эрэгтэй хүнд нэг дийлэнх эрэгтэй хүмүүст бол нэг чухал байдгүй харин таагуурын хувьд ер нь яг хизээ за би ер нь энэ хүнтэй ер нь хийж үзье гэж ер нь бодсон. Тэгээд яагаад гэж бодож үзсэн ер нь яаж энэ процесс ямар яагаад гэвэл энэ манай эрэгтэй сонсогчнууд ер нь амар сонирхолтой байгаа эмэгтэй хүн яагаад тэгээд энэ хүнтэй яг хий гэж бодож тийм анхны шөнө анхны өдөр. За та хоёр бодож байгаараа би ярьж ийзээ юу. За. Би болохоор тэр чин 2000 ер нь бол яг хөө ингээд нөгөө үерхэд амар хайртай болцсон санагдаад. Тэгэл тэр хүнгүүл өстой хизээч энэ минь амьдрал хизээч байхгүй юм шиг бодогддог яг үе байхгүй тэр чин. Бид хоёр баг нэг 4 сар мараас үерсэн байна уу? Тэр нэг удаагүй л ахалтаа одоо нэг 4 сар марлуулсан л байх нь шүү дээ тий. Тэгээ яг тэр хүнгүүгээр л өстой амьдрч чадахгүй юм шиг момент байсан. Тэгээд тэр үед чинь ингээд 10 жилдээ ерөөсө хүнтэй үерхэж мөрхээгүй их сургуульд оронгуудаа өмнө нь нэг ганц хоёр хүнтэй үерсэн тэр нэг тийм удаан харилцаа байгаагүй. Тэгэл яг цаанаасаа ингээл нэг жоохон хүсэж мүсэл те нэр хиймэр вэ гэдэг юм ингээд байгаад идэг. Тэгээ би энэ хүн тайртай гэдэг юм байгаад идэг. Тэр үндсэн дээр л ерөнхийдөө хийсэн л те. Тэгээд 3 жил адилхан юм байна. Тий 3 жил хийсний дараа бол яг хүүхдтэй болсон. Тийч. Би бас яг хайртайгаа ингээд яг илэрхийлж байгаа гэх юм уу. Миний хувьд өгөх
хамгийн том зүйл байсан. Хайраа илэрхийлэх баталгаа гэх юм үнэтэй. Тэг амар хайртайгаа мэдээл. За. Би яг 4 сар л ерхийл анх яжсан баха. Тэгэл тэг цаанаас угаасаа тэр хүнийг ингээд хүсээд идэг ч юм уу тийм ямар болмол ийм зүйл ямар идэг болмол гэл боддогч байсан. Тэг өмнө үерхчихсэн хоёр залуу дээр тийм боддог байсан уу боддог байсан. Тэгтээ хийж чадахгүй байгаадсан байхгүй. Ягаад тэр нөгөө яг ингээл би энэ хүнтэй л гэдэг юм бодол нь орж ирээгүй гэсэн үг байхгүй. Тэгин гот тэр хүн дээр болохоор тэгж гарч ирээдсэн байхгүй. Тэгэл окей. Тийм байна. Yes, надаас миний хувьд тийм. 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 Миний хувьд бас тийм штэ. Тийм. Би бас яг тэрнээс өмнө 18 амтай да ер нь бол хийчих боломж бас байсан. Гэхдээ би яг тэр хүнийг бол яг би энэ хүнтэй ингээд хийх зөв бурууч юм шиг санагдал нэг тийм нэг бас нэг тийм нэг цэвэр нямба байх талаас нь би амар хараад байдаг байхгүй юу. Тэгээд нэг тийм жахаа нэг юм харагдчих юм бол нэг тийм цэвэрхэн биш юм харагдчих юм бол шууд за яах юм бэ энэ хүнтэй хийхгүй гэдэг ч юм уу нэг жоохон тийм юм надад бас байсан. Тэгээд би нэг 2-3 удаагийн тохиолдлыг ер нь хассан хийгээгүй. Тэгээд яг дараагийн яг анхныхаа хүнтэй болол би яг тийм яг энэ хүнтэй ер нь би яг цааштай хамт байх юм байна гэж бодоод удаан хугацаар байж чадах юм байна гэж би бодоод ер нь л хийчихсэн санагдаж байна. Тэгин гот одоо ингэж би бодохтой ингэж бодож байгаа хгүй 20 настай бидний бодож исэн бодол бол одоо ийм байгаа хгүй. Бидний анхных бол амар үнцэнтэй. Би маш хайртай. Одоо бүхнээ зориулахыг хүсэж байгаа. Цаашдаа удаан байх тэр хүндээ л өмөр байна гэдэг энэ бодлоо одоо. Хөөе та нартай боддоо хэрвээ би тэр яг идэв унтсхийн дараа дурлаад амьдрал утга учир болоод яг уу. би одоо хамтаа байнгын үйлчлэгч болоод. Чиний ажил чинь надад хамаагүй. Хайр бүхнийг дийлнэ. Тэгэхээр яг би бас эндээс зүгээр яагаад ингэж анхны одоо сексийн талаар айгүй их яриад байгаа вэ гэхээр яг одоо бид хоёрыг ингээд лайв хийж байхад ингээд 18 19 настай хүмүүс айгүй их бичдэг. Хэдэн наснда секс хийвэл зөв бэ гэж асуугаад байдаг байхгүй. Яг үндэ зөв нас гэж бид нар байхгүй гэдгийг хэлмээр байгаа. Тэгээд заавалчгүй хийх албатай биш гэдгийг хэлмээр байгаа. Яагаад одоо заавал 18-тай хийх ёстой, 19-тай хийх ёстой, 20-тай хийх ёстой, 30-тай хийх ёстой юм тийм байгаа нэ. Яг зөв нас гэж байхгүй. Гэхдээ мэдээж тэг 35 40-тэй да нөгөө тэ 40 years old virgin шиг кинон дээр шиг. Тэр бол энэ бол арай экстрем гэхдээ яг битэр яг лайв дээр юу гэж хэлдэг вэ гэвэл яг чи өөрөө сонгох ёстой ш. Энэ бол чиний өөрийн чин хараад бус шийдвэр байх. Түүнээс бол хизээч битгий хүний дарамтанд орд надад хайртай бол батал хайраа надад батал илчил тийм бол байхгүй шүү. Тийм ялангуяа охтууд ч юм уу тийм. Тэг яг чи нэг ажиллагаа сандрах юм байхгүй шүү. Тийм одоо манай үеийнхэн бүгд үзчихлээ би үзээгүй ч гэдэг юм уу эсвэл одоо би энэ залуу таалагдаад ам чинь хийчих ёстой юм болов ч гэдэг юм нэг тийм сонирн бодлуудаа болоо зүгээр цаанаасаа угаасаа чи ингээд бүр нороод бүр хүсээд ч юм уу тий. Тэнгуудаа би энэ хүнтэй л хиймээр энэ гэдэг бодол цаанаас л орж ирэх ёстой болов гэж би бодод байгаа шүү. Төсөөл тээ. Хамт байвал ямар ахвал гэж бодож модал тий. Яа за хэдүүлээ ерөнхийдөө ам бол амар сайхан нийлж ивчин тэгээд яг ам нийлж байгаа юм бол тэгэл ер нь яг амн сексийн талаар ярих гэж бодож байна. Тий. Салагийн транзишн нэрээ алнаа. Бид хоёр бас тэгээд өмнө нөгөө ярих юмнуудаа бас жоохон ярьсан юм а тэгээд ер нь яг анхны секс бол айгу гоё яриа өрнөлөө тэгээд өсвөр насны ч юм 18 19-тэй хүмүүс сонсож байгаа бол айгу гоё мессеж авсан байх гэж бодож байна. Чи угаасаа мэдрэн. Тэгээд яг ан сексийн хувьд одоо жишээ нь би өөрөө зүгээр хувьдаа бодохоор ингэж бодоод байгаа хгүй жоохон эвгүй байдаг хгүй жоохон awkward байдаг. Яг үндэ. Яг нөгөө юм урт удаан харилцаан дээр бол харьцангуй гайгүй ингээд чөлөөтэй болоод эхэлчихдэг. Тэгээ би нэг нөгөө сая салсныхаа дараа нэг заримдаа нэг ганц нэг тохиолдол дээр нэг сайн танилцаад удаагүй ч юм хүмүүс тийм хийхээр надад жоохон awkward байгаа байхгүй юу. Тэгэнгუთ та хоёрын хувьд одоо жишээ нь ер нь бол та хоёр ч хоёулаа урт хугацааны харилцаатай байгаа. Тэ үерхэж байгаа, за нөхөртэй. Тэгэхээр яг пүсигийн чинь идэх
болол таалагддаг уу? Энэ тал дээр чи бие барьдаг уу? Insecure байдаг уу? Тиймэрхүү талаас бас асуумаар байна. Хиндээ амар юу байсан. Тэгээ одоо шалт авахгүй. Тэгэл sorry. Зүгээр. Гоё байна. Я одоо ярьчихгүй нэ. Хиндэр ярьжээ. Надад ч гэсэн зөөр байсан л. Яа, нэр тийм хиндэ нэг жоохон эвгүй байсан байж магадгүй хаа. Тийм нэг let's do it те туршаад үзье. Тийм зүгээрээ те let's do it гэд нэг туршиж үзээ тэгээд окей гэд тэгээд хийжсэн. За нэг тийм. Намайг анх манай гайгүйсэн байна. Найзлаа ингэж би ерөөсөө ингэж гараараа оролцож мордохгүй тэгэл яаж маахгүй өөр газраар ойртолцох байсан байхгүй юу. Тэгээд анх яг ингээ миний гарыг авчаад өндрүүгээ хийчихэд тэгээ би ингэж яах тагаа мэдгүй бараг 10 минут зүгээр гараа ингээ өмсөн татвар зүгээр байлгачихсан. Тэгээ юм дээр сүүлрүүгээ сорчтой шүү дээ. Зүгээр шууд оролдоод үзэх хэрэгтэй. Тэгээ дараа нь чамд бас нөө амаараа байсан гэсэн юм таалагддаг шүү дээ. Оо чирлийн мэдрэмж байдаг гэдэг ихтэй хоолой. Тэгээд тэрийг бас яг өөртөө ихтэйснээр олчих юм бол хиндээ гоё байж болно. Заавал ингээд амаараа хийж онцгой байна гэдэг бол заахгүй. Аль нь гоё байх боломжтой. Манай хүнд бол бас намайг би үнсэх гэдэг. Тийм үнсэх гэж ярина шүү дээ. Зарим нь идэх мэдэх гэдэг нэг амар ширүү идээд. Идэх гэхэд амар санагдаад. Гэтэ үнсэх арай гой сонсогч надад идэх ч юм уу долоох гэхээр. Долоох юм уу хавна. Миний доожгааг үнсэх. Гоё. Цэцэг өнөрлөхөө. Чихэр идэх үү? Цэцэг гэснээр цэцэг шиг үнэстэй болгодог тоосноос байсан гэж дээ. Бүр гарцсан байл шүү дээ. Бүр ингэдэ цэг зогсолт. Тэгтээ юу яадаг юм шиг үлээ шүү дээ. Зарим эрэгтэй хүмүүс бол янз бүрийн цэцэг мэцэг янз бүрийн өөр үнэрнээс илүү яг өөрийнх нь байгалийн үнэрт нь илүү дуртай байдаг юм шиг л шүү. Би бол яг эмэгтэй хүний үнэр дуртай. Бас нэг саяхан нэг амар тийм сонирхолтой ярьслага сонсон нэг эрэгтэй хүн ингэж хэлсэн. Нэг порно жүжигчин Lex Steel гэдэг алдартай порно жүжигчин байгаа. Lex Steel Instagram атаад гэж хэлэхгүй. Тэр ер нь юу гэж хэлсмээ гэвэл ер нь ингээд юуны байгалийн үүднээс шинжлэх ухааны үүднээс бол эрэгтэй хүн эмэгтэй хүн нөгөө юм жоохон өстэй байх юм бол тэр нь яг одоо насанд хүрсэн мөн бас одоо хүүхэд төрүүлэх бэлэн гэдэг тэмдэг үзүүлж байгаа. Тэрнээс бол заавалчгүй тийм тэ ваксанд орсон тийм тэ халдсан байх шаардлага өгч үзсэн. Тэгэнгүүт нь тэр үсэн дээр нь бас юуны нөгөө англиар феромон гэж нэрлэдэг. Тэрийг яг юу гэж тайлбарлах юм бэ? Яг нөгөө өнөртүүлэгч юм шиг. Өнөртүүлэгч. Яг нэг эрэгтэй эмэгтэй хүн байдаг тийм би бинийгаа татдаг тийм өнөртүүлэгч байдаг тийм болохоор тэр бол давхар тийм мөрөгтэй байдаг болохоор би бол яг тэ байгалаараа байхыг дуртай гэж хэлж байсан. Би бас тиймтэй бол юу санд нийлж байгаа. Тэг хөл хорионы үеэр манай охтууд бас вакс макс хийлгээгөө одоо жүнгэл болцсон байгаа бах тий. Би хэдэж бикини вакс хийлгээд үзэж. Тэр нөгөө юу лээ нэг хүмүүс нэг эрэгтэй хүмүүс нэг пост хийсэн шүү дээ. Одоо энэ салаа малаана ажиллуулахгүй мó энэ хажуудах хүн маань юу боллоо бараг алхамс боллоо маникюр эдэр хизээ ажиллах юм бэ гэж хэлсэн тий. Гэтэ нэр ажиллаагүй одоо бараг 2 сар болж байгаа. Тий бараг 11 сараас хойш шүү дээ. Бараг 3 сар болох гээд шүү. 2-3 сар гэдэг чинь нилээн болсон баа. Тий чи. Хитэх хүс ургаад нүхэн андуургаад байна. Хаагаад ингэж. Амнасаа ингэж гараад ирсэн. Тэгээд одоо low job-ийн хувьд яг бас одоо манай залуу бас амар сонирхоод байх шиг байсан. Яаж октод анх одоо ингэж low job хийж сурд юм бэ гэд надаас асуужсэн байхгүй өмнө нь. Тэгээ би тэрэн дээр бол яг хав тэгж хариулж исэн нөгөө
асуулт форум дээр манай X бичгтээ нэг их ч амар гоё ингээд blow job хийж өгсөн амар гоё эсэн дуртай амартай гэж бичсэн байсан байхгүй юу? Тэгээ би тэрийг ингээд уншингуудаа окей энэ юм дуртай юм байна. Би энэ тайртай юм чинь дуртай юм хийж өгнө. Тэгж игээд барыг тэгж анх хийжсэн байхгүй юу? Одоо туршиж үзэж мүзээ те. Та хоёрын хувьд одоо жишээ найзууд юм чи хоорондоо энэ талаар ярьдаг байсан уу? Одоо яаж анх одоо яг ийм зүйлийг хийхийг цаанасаа инстинкт тэр мэдчихдэг юм уу? Яа гэм юм хэлдэг. Ментор байсан юм уу? Тэр юу яадаг юм? Найз охтуудаас асуусан үед бол асуудагсэн. Гэтэ ер нь хамгийн зөв зөвлөгөө хүн чинь эрэгтэй хүн шүү дээ. Эрэгтэй хүн тэрийг ямар байвал гоё гэдгийг хамгийн сайн мэдэх хүн. Тэгээ ер нь найз залуутайгаа сайн асуусан дээр шүү. Ингүүл яаж юм? Ингүүл дээр байна уу? Ингэчүүл зүгээр юм. Би бол ер нь найз залуугаар заалгасан. Ингүүл гоё байдаг. Надад ингүүл гоё байдаг гэж. Тэгээ сайн санаа зовлоо. Асууцвал зүгээр идэв. Нэг асууцхад тэгээд дараагийн юмнууд нь асуухад хүртэл амархан болчихсон байна. Тэр үндэ шууд хийж байгаа хүнээсээ л асуу гэж бодчих. Чи эмэгтэй ч гэсэн шууд хийж байгаа хүнтэйгээ ярилцаад ингэ надад энэ гоё яана. Тийм. Эрс илэн далангуу байцгаая. Тийм та нар илэн далангуу байдаг юм уу гэж. Тэг хийж байгаа одоо найз охиндоо ч юм уу найз залуутай юм уу партнертай ч юм уу ахтай юм уу агштай ярилцаад тий. За ингүүл яаж тэгвэл нэг ер нь угаасаа хамт секс хийж байгаа юм шиг тэгэл тэгээ нэг холбоо байгаа нэг дотн хайрцаа байгаа тэгээд бас би биентэйгээ итгэлтэй ер нь ярилцах хэрэгтэй л. Ингүүл таалагдж гэнэ үү гэж хийж үзэл. Ингүүл гэж. Одоо ийшээ харж үзээдхий. Тэс хийгээд тахаар ихтэй өөрт чинь гэсэн нэг таалагддаг болчих юм аа. Би бол дуртай шүү. Гоё. Гэтэ ер нь яг бидний амьдралд амар чухал гоё л зүйл шүү дээ тийм. Тэг хөл хорой гээл бид нар жоохон хэцүү байгаа болохоос шүү. Би бас нэг юм ингээ гайхаад байгаа ингээ болох юм байл бүгдийн хүмүүс. Одоо зарим одоо ялангуяа ингээ Монгол эрэгтэйчүүд тэг ингээ эрэгтэйчүүдээр ингээ уулзсангууд нь яг амар тэмтэй аман секс юм эмхтэй хүнийг одоо тэг доотхыг нь үсхийг ингээ ягаад байдаг ингээ амар тийм үүсгээд байдаг. Тэр нь бидтэй гайхаад байдаг. Гоё юм шүү дээ. Би бол амар дуртай. Авж байгаа бол өгөх хэрэгтэй. Тий, авж байгаа бол өгөх ёстой. Тэгэл бүр нөгөө эмэгтэй хүнээ бүр супер ингээ баярлуулах юм бол тэр эмэгтэй хүн чамайг бүрж баярлуулна шүү дээ. Тий, баярлуулна шүү дээ. Баярлуулна шүү дээ. Зотой. Харин тэр нөгөө нэг DJ Khaled нөгөө нэг юу яадаг гэдэг чинь doesn't give oral to his wife гэхдээ эхнэрээсээ юу oral хийхийг шаарддаг гэдгийгсэн байсан. Нэг тийм нийтлэлээс харсан та нар хараагүй. DJ Khaled гэдэг нэг бүдүүн халцсан тийм. Мэдэн шүү дээ. Тийм. Тэр тэгсэн бас. Өөрөө хийдгүү мөртлөө нэхэд амарсан. Тэгээ өөрөө хийдгүү мөртлөө эхнэрээсээ нэгдэг гэсэн байсан. Гэхдээ мань хүн бараг сенсацлах гэж тэрийг хэлсэн байж магадгүй. Тийм maybe магадгүй тэгсэн байж магадгүй. Гэхдээ би нэг бас нэг тиймэрхүү пост бас харж ийсэн санагч байна одоо юугээл тэрийг тэгэл долоогоол байж их юм гэсэн тиймэрхүү бас үзэл бодолтой хүмүүс байд юм шиг байна. Эрэгтэй хүний юу? Тий, үгээгүй. Октод бол окей байнга хийж өгдөг штеп бараг. Эрэгтэй хүмүүс нь болохоор юугээл тэгэл эмэгтэй хүний тэрийг долоогоод байж хуу гэдэг нэг тиймэрхүү үзэлтэй хүмүүс бас хайлтмэрсэр байдаг юм билээ. Тэг юм долоохгүй бол тэгэл долоохгүй шүү дээ. Юмаа долоолохгүй шүү дээ. Тийш дээ. Тэгээд үзүүлээ. Ингээд харьцсан өгөлцөж авалцж байгаа тий. Энэ бол арга бэлэг. Энэ бол хар цагаан. Тийч. Энэ бол 90 загас. Энэ бол 69. Тийч. Yin yang. Тэг эмэгтэйчүүд ер нь хоорондоо тий blow job-ийн тухай ер нь яадаг юм хоорондоо тий ярилцдаг юм уу хоорондоо тий типүүд өгдөг юм уу зөвлөгөөнөө тий best practice-нуудад тий хаваалцдаг юм уу яадаг юм. Ярина штэ. Ярих уу? Хаваалцах штэ. Би чамтай ярьчихлаа. Тэндэртээ би яг ийм охин талаар бол бараг ярьдаг юм байна. Сүүлийн үед л ярьдаг болсон.
Тийм баг тий. 10 жилийнхаа найз охтуудтай бол тэгээл байгаад ирж. Тэр хэд минь надаас арай илүү туршлагатай. Тэгээд би бас 10 жилийнхаа жилийн ярьсан. Би ч гэсэн 10 жилийн охтуудтай ярьдیں۔ Ер нь одоо бүгдээрээ л яг нөгөө ээж мэж болцсон, эхнэр нөхөр өмхөр болцсон. Тэгэнгუთ яаж нээж тэрийг тэгвэл ингүүл гэд тайлт ярьдаг байхгүй ер нь бол. Тэг охтод ер нь тэрэн дээр айгүй нээлттэй ярьдаг тий. Гоё штэ. Тэр нь амар гоё яриад штэ. Гоё яриа байдаг тий. Амар фан. Тэг би атаарч яг гэвэл эрэгтэйчүүд яг хоорондоо яг юг нэг яадаг штэ одоо тий. Үнсгт тал дээр нэг тийм мань ингээ яадаг ингээ нэг тийм тэрэн дээр нэг ярьдаг штэ зүгээр. Ам тийм шүү. Ярьдаг. Хүүхнүүдийн нэг онцлог юм шүү аа тэр ер нь бол. Тэгээ би бас яг хоо ярианы сэдвээ өөрчлөөд одоо Номигийн бас одоо онцлог дээр бас одоо тулгуурлаад та хоёроос нэг асуулт байна л да. Номигийн онцлог дээр. Тэгээ манай Our Secret podcast-ээс сонсогчдод бол бүгдээрээ сайн мэдж байгаа ах манай Номи бол ер нь бол манлайлагч байх дуртай. Тэгээд нөгөө ингээд найзуудынхаа график эднэрийг бүр зорж исэн 10 жилдээ тий. Ямар хин ямар дүн авч ин тэрийг бүгдөө ингээ бүртгээд тий Excel дээр тий график бүгдөө ингээ гаргаад тий. Одоо тэр график үргэлжилж байгаа юу? Тий. Одоо тэр график үргэлжилж байна. Одоо манай 10 жилийн найз охин 7 хоногт 3 удаа секс хийсэн байна. Би хийдий аа гэж таалж. Тийм байхгүй тэр унтсан. Тойрын үед одоо жишээ нь яг бас одоо илүү сайн байхын төлөө ч юм уу тий одоо мундаг байхыг хичээдэг байх гэж би бодож байна л да. Одоо би бол жишээ нь лагн байхынсан гэж хүсдэг байхгүй одоо тэр харилцаж байгаа эрэгтэй хүнийхээ одоо унтсан бүсгүүчүүдээс хамгийн гайгүй нь байж гайсан. Тий ч үгэж боддог байхгүй юу. Тэгэхээр та хоёр бас тэгэж одоо хүсэл байдгүй одоо илүү одоо энэ дээр сайжрахын тулд ч юм уу эсвэл гоё байхын тулд гэж тэгэж хайж мэддэг тиймэрхүү юм байдаг уу? Уусаал илүү шүү дээ. Тийм болохоор би одоо хамт байна гэж. Тэгээд одоо байгаад байгаа юм шүү. Тэгээд чи. Тийм уусаал тийм гоё яхийг л олон гоё яхийг хэлчихдэг шүү дээ. Ар ян дүрийн подмад ташиж мөсөөл. Тэгээд үзээл. Орон дээрээ сарнайн дэлбэгээр let me speak your гэж бичдэг. Өөрөөр ингээ подмад намайг батал. Гэтэ ер нь тиймэрхүү нөгөө ингээд шинэлэг байх гэдэг юм амар чухал юм шиг надад санагддаг л да. Одоо та хоёр ч бас одоо яг одоо нөхөртөөгөө найз залуутайгаа нэлээд удчихж байгаа шүү дээ. Тэгэнгუთ яг тэрэн дээр одоо жишээ нь шинэ юм хайж майж гин үү, хаанаас хайж гин, ямар шүү тиймэрхүү юмнууд одоо олж үзэж гин, хаагуур олж гин. Тэг харилцаагаа яаж шинэлэгтэй фреш байлгаж гин, яаж фреш, juicy шүүслэг. Juicy байж гин, тийм. Гой дотор хувцс. Yes, яа дотор хувцс би бүр амар дуртай ёо. Тийм. Тэр бол амар гоё санагддаг. Би ингээд гадуур өмсөх амар гоё хувцас авахгүй мөртлөө дотор хувцсанд мөнгө хайрлахгүй штэ мэрсэн. Гоё штэ. Энэ айгу чухал ингээд. Тэгтээ ингээд дандаа секси мэдрэмжийг өөртөө өгч явахтай. Заавал өөр хүнд биш. Өөртөө ч ихсэн гоё. Тийм. Манай хоёр ч угаасаа тэ дотоод чимэглэлийн архитектор мэрэгчлээ. Дотоод заслын мэрэгчлээ. Тийм. Интерьерүүд штэ. Интерьер дизайн. Яг доторх юмаа бас ингээд нэг застдаг юм уу яадгийн. Зас штэ. За чангалаад. Тэр нөгөө нэг нүг тэр булчингаа нөгөө нэг яах нүг сургалтын юуг нь харсан мэт те промошныг нь харсан мэт те яг ингээд нэг эмхтэй ингээд зогссон тэгснэ яг энэ хоёр юунаас нь энчнээс нь ингээд нэг юм унжаад ингээд юм нэг тийм юм унжуулсан байсан штэ нэг тийм бөмбөг шиг юм ингээд юм уцаар ингээд унжцсан харсноо золоо нөгөө дээр үеийн цагш би хараагүй юм байна
Саяхан нэг тийм юм яваад. Үгүй бүр сургалтын төв байсан тэр чинь хүүхэн. Тэгээ сургалтын төвний тэгээд ингээд пром айд нь болохоор яг тийм эмхтэй ингээд алцаацсан. Тэгснээр чинээс ингээд утсаар ингээд хүнд юм ингээд уншсан. Нэг хүнд юм уншсан байх шүү лээ. Тэгснээ Photoshop биш. Тэгээд энийг үлгөөгүй харин яг тэр булчингаараа ингэж одоо базж байгаа юм шиг байлаа тийм. Тэгээд одоо яах юм одоо эрэгтэй хүний эргэтэн одоо базаж ингэж одоо тий хацах гад идэх гээд байгаа мó. Тасдах гээд байгаа мó тий. Базаж өөр тийш явуулахгүй гээд байгаа мó. Та нөхрөөсөө өөр юмыг бас базж болно. Харин тийм нэг өөр газраас нь базаж явна гэдэг. Тийм яваад ирсэн шүү нэрээ. Тэгээд тэр сургалтууд яг вау нэрээ Монголд вау. Үгүй яг кигэл ингээд зааж өгөөд яг байнга сануулад ингээ хийлгээд ах юм бол угаасаа бүгдээрээ л чанга болох боломжтой л доо. Тэгээ би нөгөө өмнө нь 1 сая төгрөгөөр холигтуулж ирсэн аа ярьжсэн байхгүй тэр нь болохоор тэр яасан 1 сая Ямар сургалтанд явчихъя. Тэр гэхдээ сургалт байгаа шууд хэл. Тэр нэг нано технологич үлээчлээ нэг юм тайптай. Тэгээд нэг юм дийлдох шиг нэг юм хэлбэртэй юмтай. Тэгээ тэрийг хийнгүүтээ ингээд нөгөөдх нь чичирч мичрээд массаж хийдэг. Тэгээ ингээд нэг юм графикийн дагуу чангалаад суллаад ингээд тоглоом тоглож байгаа юм шиг юм графикийн дагуу дээшээ өгсөнгүүт нь баздаг. Тэгээ ингээд базалтай явж байгаа буулгангууд нь сулалдаг тийм гэгээлэн дасгалыг хийлгээд байгаа байхгүй юу ерөнхийдөө. Нэг цаг тэр аппаратанд ордог. Тийм юмд явж байлаа. Тэгтээ хүнээс асуусан энэ өөрчлөлт гарч ийн үү гэж. Тэгсэн чинь мэдгүй гэсэн. Харин сая төгрөгч. Яа, чанга шүү. Чанга шүү тэгээ. Чанга юм аа. За яах вэ? Аптекуудаар зардсан шүү дээ. Нэг кегэл дасгалны боолнууд хэлбэр шиг тийм боолнууд нэг тиймэрхүү юмнууд зараад байдаг шүү дээ. Би бүр иччихгүй ингэж асуужсэн за аптект орсон би бүр ингээ гайхаад энэ одоо ийм секс той энэ ч байгаад байгаа юм бах та гэж бодоод тэгээ би бүр аптекерш хүнээс нь их ч тэр юу юм гэж асуужсэн. Тэгсэн чинь юу өтрээ чангалагч гэлөө мэдгүй нэг тийм юм хэлсэн баха. Тэгээ ингэ амар олон нийт донд би бүр тэр юу юм хичээж гэх шиг. Гэтэ тэр чин бол ингэ зүгээр фэсээ ингэ барих чинь л өөрөө дасгал шүү дээ. Ингээ фэсээ барьж байгаа юм шиг нэг чангалаа сурлаад тэгэл дүүс сожихтай тэгээ хийгээд байдаг болно шүү дээ. За гурлаа одоо яг хий да. 1 2 3 хий. Тийм царайнд л ямар ч өөрчлөлт байхгүй. Харин тийм. Одоо би бол хийж байна. Тийм энэ болтонгаа ажиллуулж байна. Эрэгтэй хүний кегэл яг адилхан шүү дээ. Яг адилхан бас ингээд одоо хөөхнүүд бас ингэдэг шүү дээ. Одоо эрэгтэй хүмүүсийг ингээд зүгээр байжсэн нөгөөт нь ингээд өөр ингээд идэг тийм. Аха тий. Тэр чинь л одоо та нарын гэгэл багт тийм. Тийм юм аа тийм. Тэр гэхдээ нэг хөөхөнтэй ингээд зүгээр байжсэн ингээд идэг. Нэг чидэ юм шиг тийм. Тийм чи. За Энэ батас байхгүй гэлээ. Photoshop биш. Тэгээ бас юу номи битэр угаасаа энэ талд ингээд сууж байгаа. Харин энэ талд юу вэ гэвэл тэ манай Синдэр цэгийн хоёр бас ээжүүд болсон. Ер нь mommies gangster gang. Тийм. Ер нь мэдгүй байгаад ер нь ингээд хамгаалтгүй ингээ ийхээр юу нэмтэй хүнд арай өөр мэдрэмж байдаг уу? Ялгаагүй ч надад нэг за ялгаатай байна ялгаатай. Яг ямар эдрийг үгээр илэрхийлж болох юм бол мэдээж арьс үрлэлцэх нь гоё л доо. Одоо эцэн арьс хоёр бол арай жоохон мяал та. Тийм. Тэгээ тэрний ч улмаас хүүхэд болсон байгаа. Чи тэгээ тэр нь яг хүүхэдтэй ээж амьдралтай байна. Гол алцсан хүмүүст тасгаалаа ярьж байна. Зөө. Яг ингээд би зөвхөн би биш бас манай сонсогч нарын өмнөөс би төлөөлөд асууж байгаа. Ер нь эмэгтэй хүн яг жимсэн болтон дараа яг
хэдэн сар хүртэл ер нь секс хийх боломжтой. Жирэмсэн болсныхаа дараа эхний 3 сар жоохон хорих бах. Тэгэл бусад үед нь бол окей гэж бодож байна. Эхний 3 сар жоохон тонус монстой л жоохон хордог. Бус нь бол ер нь окей байдаг тэгэл хийдэг шүү дээ. Гэхгүй. Тойр ихтэй ингээд жирэмсэн болсныхаа дараа яг ингээд юу хан халаад ингээд хөлөө ингээд өргөд ингээд өвддөг байсан юм уу юу? Тэр ямар учиртай? Эхний 3 сард нөгөө тонус гэдэг нь энэ хүүхэд байгаа сав байна шүү дээ. Тэр чинь ингээд чангараад идэг. Тэг хитрхи их чангарах юм бол хүүхдээ ингээд доош нь гаргачих واخгүй зулбан гэсэн. Тэгэхээр энэ тонусыг бид нэр хитрхи чангалж болохгүй учраас сул ойлгох хэрэгтэй. Тэгэхээр янз бүрийн юм оруулж гаргаад байхгүй байх хэрэгтэй. Энд ялангуяа боо. Тэгээ хөлөө жоохон өргөөсөөгээд жоохон юм тайван байлгах хэрэгтэй л гэдэг юм л явж байгаа гэсэн. Зүг. Тэгээ ер нь яг жирэмсэн үедээ сексийг бол хамгийн гоё юм нь бол хамгаалтгүй хийх бол гоё байдаг. Дотор нь тавьжуулдаг. Хэвчээ. Тэгээд яг зарим охтууд эднэр ерөөсөө хийхгүй хорчдөг л доо. Одоо хүүхдээ гимтэй чинь гэж бодоод ч юм уу. Гэтэ яг эмэгтэйчүүдийн эмч бол тэрийг хүүхдэд илүү сайн л гэдэг юм л. Мөр ингэж мэлтэй. Хайра чиний хитрхи том арай жижигхэн байсан бол болох байсан юм аа. Тэгээд юу гэсэн үг. Тэр чинь жирэмсэн болоо нэг том болохгүй шүү дээ. Яг нэг боож байгаа нэг эрэгтэй. Чиний арай it's too big. Гэтэ яг жирэмсэн үедээ нэг амар тийм тонус монсг болж өгөл хийж байгаарэ хүүхдэд чинь сайн юм билээ шүү. Тэгээд төрсний дараа бол яг хэсэг хугацаанд бол чадахгүй. Тэгээд эмэгтэйний хүсэл ч гэсэн жоохон буурчтай. Тэ сэндрээ. Ер нь яг чиний удаа сэндрийн үед яг ингээд төрснийхэн дараа ер нь баримжаагаар дунджаар ер нь хэр хугацааны дараа ингээд буцаад за ер нь би одоо буцаад хийхэд бэлэн байна тэгээд сэрэл дүрж эхэлдэг. Бараг хүчээр 3 юм уу 4 сараас л эхэлдэг шүү дээ. Хүчээр шүү дээ тэр чинь. Яг би өөрөө бол яг ингээд бас бэлэн болоогүй байснаа. За бас арай болохгүй юм да гэд бараг 3 4 сараас орох гээд байгаа байхгүй. Яг эмнэлгийн хувьас бол 45 хоног буюу нэг сар гарна л гэдэг баг л та. Тэгээд төрсний дараа ингээд ядарчдаг. Тэгээд дээрэс нь би өөрийнхөө важинад итгэлгүй болчдөг. Одоо ингээд хүүхд төрүүлсэн болохоор. Тэгээд жоохон нэг тиймэрхүү үе бол байдаг. Гэтэ яг 3 4 сараас эхлээд хийж эхлээл. Тэгэл нэг 6 7 сар 8 сар болоод эхлэхэд эргээд баг хэвэн дүү. Жил мэл өнгөрөхөд бол эргээд баг хэвэн л болчтой юм шиг санагдсан ш надад бол. Тийм. Тийм. Миний хувьд болохоор би ер нь бол жимсэн байх хугацаанд ер нь ихэнхдээ томстой байдаг. Ер нь айгүй их чангардаг. Тэгээд их хүнд өөрөө төглөх л та. Гэхдээ би бол гайгүй хийжсэн. Тэгээд сүүл рүүгээ жоохон хэцүү болоод тэгээд хийгээ болцсон. Тэгээд төрсний дараа ч гэсэн яг энэ бол бас сэтгэл санааны асуудалтай бас айгүй холбоотой. Төрсний дараа ингээд бас өөрийнхөө биеийг хараад ингээд тэгээ нүг хүүхэд төрүүлсэн би чинь бас ингээл нүг одоо юу гэдгийг жоохон буцаад ийм гоё шууд ингээл гоё ингээл жижигэрэл тайлтай болоолаа гэж гоё тийм бачихгүй шүү дээ тий. Тэгэхээр бас тэрэндээ би бас санаа зовоод жоохон тийх санаа зовоод хийхгүй байх үед юу тохиолдлууд бас байдаг. Тэгээд одоо яг 6 7 8 сар хүрээд ер нь бас гайгүй болцсон. Back in the game. Back in the game. Тийм, ер нь тийм. Fuck me. Ай шээ. Тэт төгсөн юм аа. Тэ чи сая яг гоё орлоо шүү. Яа. За тэгээ бит хоёр ер нь бол яг нэвтрүүлгийнхаа туршид үдэгч ч гэсэн сайн мэдж байгаа. Яг оролцогчдоос байнга асуудаг асуултууд идэг. Тэгээ тэрийг бас асууж эхлэе гэж бодож байна. Хоёрын яг тийм хамгийн хөгжилтэй кекс фейл ер нь ямар байна? Фейл шүү. Фейл. Хөөтэй зүгээр. Би яг шүршүрт хийх гээд амар фейлж байсан. Тэгээд ерөөсөө чадаагүй.
Тэгээ юу болсон юм? Тийм үү? Болдог штэ. Тэгээд болохгүй. Тэгээд ерөөсө чадаагүй шинжтэй нэг Би бүр үсгийн угаагаа ижсэн даа. Шампунь доод тэгээд сүүлд нэг кондишн яагаад тэ угааж. ямар лаг юм. Урдлынх нь өсвсөд угааж байгаа. Угааснаа дараа нь гинт идэж үнсэж аваад чи. Шүршүрт чинь тэгээд ус үрэгдээд ах юм шүү. Хоёр гэхдээ яагаад фейлдсэн шүршүрт? Яса? Шүршүрт яагаад фейлдээд байсан? Халуун ус байсан юм баггүй. Итгэхгүй тэг нэг л тань ирдэг болохгүй. Яг л араас нь л байх ёстой шүү дээ. Зогсоогоор наа тийч. Яг нөгөө цагдаа маягаар дээр нөгөө ихтэй гараа ихтэй намайг баривчлаарай гэлтэй. Сайн оцоод өгөхтэй шүү дээ. Яа тийч. Тэгээд нэг хөлбөмбөл халтарч мэлтраад нэг л сонин гацсан байгаад байсан. Тэгээд за байлээ. Хоороо газар үргэлжлүүлэх юм. Хөөний амтд биш юм байлээ. Нүний усны ортынх нь юунд сайн бахаа нүг те загаас мэлхий эднэр шавар сексэнд айгу сайн байдаг бах. Шавар секс. Би ч хумхын ордолтой. Би ч угаасаа нөгөө газрын хүн болохоороо тэгээ болохгүйсэн л та. Синдрийн фейл. Фейл гэлөө. Нэг тийм амар фейлдчихсэн юм байхгүй хаа. Яг хийж хахад нөгөө нэг хаалга маалгад тогшоод тэгжсэн үе байгаа. Тэгээ шууд сандарснаа. Oh my god хин бэ юу вэ гэлтэй. Тэгээд хаяа нөгөө нөхөө андуураад хийчих гэдэг байхгүй юу? За. Тэнгүүд ингээд what the fuck гэлтэй бүр ингээд Yes! Ronco! Наагорчин зүгээр өөр юм гардгийн гэж үү. Гэхдээ ёо тойр тохиолдсон нь юу ингээд гинт хийжсэн чи хүүхдүүд чинь сэрээд. Тийм асуудал байдаг. Одоо яг сүүлийн үед бол яг тийм байгаа. Яг нөгөө нэг зүгээр айгуу нүний жоохон беби байгаа болохоор тийм ер нь бол сэрнэ. Тэгэл нүг яав нэг дээр үе нэг тийм нэг зураг байсан шүү дээ. Нөгөө нэг юм нэг ренессансын үеийн зураг. Тэгээ нүг хүүхд шалтан малтан байжээд шүү дээ. Нэг тэр үеийн зурган дээр тэгснэ ингээд ээж аав хоёр хийцэн хүүхд нь ингээд нэг бас нэг сэрцэн. Тэгсэн чинь тэрний дээр нэг мим хийцэн юмсан харсан уу? Ингээд яа мим тайлбарлах амар юм тэнэг байд юм аа. Тэгснэ ингээд ингэсэн. Ээж аав хоёр нь секстэй тийм миний хөө буцаад унтаараач үлээ минь тийм юм гэсэн юм. Аавч дүүг нэг идэх миний хөө байж. Нэг тийм юм. Манай хоёр гайгүй. Ерөнхийдөө айгүй сайн. Шүн бол нэг тийм сэрүүлзээ дээдэг төрлийн биш. Болохоор нэг тийм марцсан. Хөөе, би тэг нэг юм ярив. Манай нэг би нэг хэсэг өвчөндөө амьдарч ирсэн. Тэгээ тэр манай өвч маань юутай нэг 7 настай хүүтэй байхгүй юу? Би нэг том өрөөнд нь ингээ унтдаг. Тэгмүүд нь ингээд ингээ нөхөртэйгээ ингээд хийж явах үед нь бүр нэг тийм галзар яг дэл би яаж байгаа байхгүй дээ бүр ингээл нөгөө тавилга нь бүр аймаа нэг хөдлөөлж чичрээл би бүр хөдлөө унталж чадахгүй гоо тэгээл нөгөө хөлт нь ерөөсө сэрдгөө амар сайн унтдаг байдаг шүү дээ бүр жолоо. Тэр угаасаа сэрцэн байсан бах уу? Тэг гүрийгээд дотроо ингээд нүдэн анцсан төсөөлцсөн байжсэн бах. Гүрийгээд сэрцэн гэдгээ юу яа чадахгүй ингээд гүрийгээдсэн баха. Сэрх юм болцтой тэгээд даалуулна гэлтэй. Тэг нэр бүр амар алдаг байсан. Яа би бол бас бодож ирсэн л та. Би бас ингээд 40 мөчтэй даас ийм байгаар байна гэж бодоод. Хөөх юм. Нэг удаа яг хийжсэн чинь хажуу талын айл бүр ханаа бүр амар ингээд цогчжсэн бүр ингээд. Хоёр чимэг байгаа. Бүр ингээд амар цохол тийм бүр ингээд тэг яаж хахад нүний жоохон нэг орой 8 байсан болов 8 цагийн үед байсан болов би ингээд төсөөлдөг байхгүй ингээд тэр айл ингээд гэр бүлээр амар гой орой хоолоо идэл тэгжсэн чинь хаж амар юм. Тэгсэн чинь шууд хөөе гэд ингээд юу хан манаа цохиж мөчсөн үе байдаг. Тэгээд ингээд гарч марангууд нөгөө нэг хан цогсон хүнтэйгээ таарлаж маалдаад амар ичмээр юм болчихсон.
Тэр жоохон тэнэгээс. Надад бас тийм зохиолч ирсэн маань нэг юу яг нэг юуны ханы яг ингээд юу үнцэнд ингээд пар гэдэг штэ тий. Ингээд Тийм. яг тэрнийг ингээд шүүрээрээ ингээд яаж магаад дуурж зохиж мөхөд. Тийм, тэрийг авахаар яг амар сонсогдсон шүү. Тэгдэг. Тэгээд тэгэнгүүт нас манай нэг найзын юу дээр дээдлийн айлн яг нэг ламынх байдаг аахгүй. Тэгэнгүүтэн дээр ламын бүр шүн орой бүр амар баавалцдаг лам гэж аахгүй. Лам гэж. Тэгэнгүүт нь өдөр нөгөө хүүхэд нь ингээд нэг төгөлдөр хуураа ингээд давтчихээ. Тэгэнгүүт нь орой нөгөө лам нь их нэртэй гав бүр өстө алж идэг. Мана. Оо нэ. Ард нэг карантин болоод тэр зүгээр хүмүүс өдөртөн чигтэй болохоор зүгээр дээд доод айлынхаа элдв бусан явдлыг бүгдийг сонсч байна нэр ёо. Танад юу болж байна? Танаа хөрш мөршүүд чинь хийц чинь үү? Дээдлийн айл одоо жаргалтайгаар урилаад идэм үү, зодуулаад урилаад идэм. Ялахын аргагүй. Муудалцаад байгаа юм шиг, жаргаад байгаа юм шиг. Айгу цагдаа дуудах хэрэгтэй юм болоо эсвэл баярлах хэрэгтэй юм болоо. Амар орилдог ихтэй яа. Би нөгөө пар тагтах нь ахгүй доороос нь одоо болно штэ. Бараг цаг болчлоо штэ. Яа. За. Би хаалаг заримдаа шүн сонсож хэлдэг. За, хоёрын Шүн юм уу те? Бүр шөнөө 3-4 цагийн үед л зүгээр. Тэгвэл яг хийж байгаа юм шүү дээ. хийж байгаа юм да. Хоёрын юу дуртай байрлалууд. Архитекторууд. Их төвхтэй байрлалтай гэж. Хоёрын дуртай байрлалууд, дуртай газрууд, ямар газруудад нэг дуртай архитектор хүмүүс ч юм бас тий. Дотоод дорчин гоё газар хиймээр идэг байлгүй юу? Гоё чимгэлсэн зассан бодсон. Яг хийж явах мөчтөө энэ ямар сонио өнгө сонгоцсон яа гэж бодож байна. Би нэг олон газар үзээгүй. Байршлын хувьд яахан цөөхөн. Орондоо. Яг тэр ороо тэгэж. Яг энэ орон дээрээ заримдаа дээр нь энэ манай бишээ. Юу яг наач яг юу гэсэн асуулт лээ. Юу өөр хаана ямар байрлалд үзчихсэн гэсэн асуулт л байна. Хамгийн дуртай байрлалууд. Тэгээд бас ер нь ямар байршил дуртай юм? Сонин байршил нь юу байсан? Our favorite cakes positions. Бидний дуртай байрлалууд. Secret six positions гэж шүү. Яна, энийг одоо манай нөгөө 15 6-та сонсогч нар сонсож байгаа хаа тий сайн уу? Бити яраарэ секс бол нэг гоё биш ээ гэж. It's a trap гэж юу? Do not ever do that. Сайхан хүүхдэрэ бай. Тийш дээ хүүхднээс ч олдохгүй шүү. Хүүхдэрэ бай. Тий, ер нь нэг тийм амар дургу гэсэн байрлал нэг байхгүй. Гэтэ надад нөгөө нэг юу reverse cowboy girl бидэн штэ тий. Тэр надад ерөөс таалагддаггүй штэ. Яагаад тэр бүр амар сонирн байрлал нэг тийм нэг би хаашаа харах хэвтэй юм бэ ч гэх шиг. Би ингээд урагшаа харахаар нэг тэг хүлэн тэгээд нэг тийм нэг хан ман тэг нэг юм нэг гэр бүлийнхнийхаа зураг мөрөглөө харах юм уу гэж. Тэр амар сонирн байр. Надаа ингээд нэг сонирн санагдаад байдیں۔ Ном зам шүү дээ. Тэрнээс бусад байрлал нь арай зүгээр санагддаг л та. Тэр л жоохон тийм нэг эвгүй нэг тийм сонирн байгаад юм аа. Гэтэ та гурав юу кексэгтэй нүдэн анд юм уучлаас харж марж яадаг юм уу ер нь? Яан зүрлэлтэй яг тийм гэсэн юм байхгүй. Гэтэ тэр reverse cowgirl дээр миний бодлоор хөлөө эрэгтэйгийнхаа хөлн доогуур нь хийгээд тэгэхээр бүр илүү нэг юм бариу орчин үүсээд гоё байх боломжтой шүү. Тэрийг бас туршиж үзрэхгүй. За өнөө шин туршаа. Би нөгөө яг нөгөө эрэгтэй хүний хоёр хөл байгаа шүү дээ. Тэрнийх нь дотор талаар нь оруулаад хөлөө гадагш ингээ гаргачаар
бас их хөвтэйхэн санагддаг л да надад бол. Тэг чи. Тэг яхаа нүдэ амжихгүй юу гэхгүй. Окей. Хоёрт эрэгтэй хүн гадаад төрхнөөсөө мөн бас гадаад төрх нэгдүгээр гадаад төрхнөөсөө хоёрдугаарт яг зан аршин ямар эрсдэж үзүрэн таалагддаг вэ? Sorry, түр байж байгаа номигийн байрлалыг сонссон шүү. Номи тийштэй орон дотор л гэж хэлсэн л. Доги. Yes. Тэр угаасаа гоё. Онцлогтой. Тэр л гоё. Доги гэдэг нэртэй хүмүүст жоохон хэцүү те. Хөөе доги. Ой доги. Би чамд дуртай шүү доги. Яг одоо доги. Доги. Доги сонсч ивэл комент бичнэ үү? Доги хайртай шүү. Доги чи дог шүү. Дэг шүү. За окей. Доги гүлэг үнэхгүй. Oh my god. Сэжи ямар асуулт асуулаараас нь? Ёо, хоёрт гадаад ер нь эрэгтэй хүний гадаад төрхнөөс юу таалагддаг вэ? Нөгөө асуулт нь юу вэ? Зан аршингаас ямар эрэгтэй юу таалагддаг вэ? Хоёр гартай залуучууд гоё. Юутай? Хоёр гартай гинэ. Том урттуу тэгшгэн тиймэрхүү юу? Алган том байвал гоё идэг. Энэ том үгүй юу? Том юм шиг байна. Бусдгар биш. Жохон ясархаг. За юу бөөрийнхээ гартай биш гэх юм. Дөрвөлжиндөө гартай. Бамгаар биш. Тиймэрхүү гоё. За басна. Гоё байна. Хоёрыг хийдүүлсэн. Тийм. Надаас гар айгуу гоё таалагдсан шүү дээ. Тийм. Гоё юм. Бүр амар тийм урт нарийнхан нэг тийм нэг бүр тийм биш. Тэгтээ яг нэг тийм нэг тохирсон хэмжээтэй яг том алга айгуу гоё идэг те. Том алгатай ах гоё идэг. Тийм алган том байхаар ерөнхийдөө гоё шүү дээ юм аа. Тийм нэг тийм нэг том алгатай. Гар ер нь жоохон том юм дуртай юм байна тийм үү? Тий чи. Том алгаар алгадуулах дуртай. Гоё. Тэгээд нөгөө гарны алган бүр улаан ингээ үлдэж идэг те. Spank me. Бүгд хоёр том алга. Танартай залуу байна. Чи тэнцлээ. Гоё юм байна. Том мөртэй өндөр том мөртэй юм өргөн мөртэй. Тийм үү. Тийм мөр нь бас тийм. Нэг тэдтэй биш. Тийм те. Тийм бэги шиг гжигээс тоглосон. Яг бодсон юм аа ясалтын тэмдэг. Гэхдээ энэ найзуудын сонирхол жоохон адилхан байд юм уу? Хоёрын сонирхол ер нь жоохон адилхан төстэй. Нэг залуу малуу дурлахаар марк ийн үгүй юу? Бараг л тийчгээд. Бараг л. Крашлдаг хүмүүс ч ер нь адилхан байдаг уу? Одоо кино үзэж байгаа л крашлдаг нэг гадаадын од мод ч юм уу эсвэл артист ч юм уу ингээл нэг крашлдаг штэ зүгээр кино үзэж байгаа л ч юм уу эсвэл клипийн үзэл ч юм уу те. Тэр чинь ер нь дандаа нэг байж таардаг уу хоёрыг? Үгүй аха. Тэндэр нэг дандаа өндөр эмо гоё гэдэг яагаад гэвэл. Номигийн. Би бас нэг арай нэг юм өндөр биш, арай нэг юм жоохон бэк. Тиймэрхүү залуучууд. Vin Diesel. Би бүр болцонтай биш. За Vin Diesel тэшин гэтээ тиймэрхүү ааш. Тийм том байвал гоё санагдаад юм аа. Гэтээ өндөр байх хэрэг. Ер нь том байвал. Ингээд намайг тэрэл. Бүх юмараа том байвал гоё. Би жоохон сонин юм түүх мөнх суц муцсан жоохон татагддаг юм. Гар марын суцсан гүрий. Би шууд хин гэдгийг мэдчихлээ зинглээ. Би шууд Тий. Ната тэр суц муцных яадаг шүү дээ. Них амар нөлөөлдөг шүү дээ. Зүгээр яг нэг тийм гоё гарал. Амар суцсан ингэж гарч ирсэн бахаар бас нэг биш байт юм аа. Арана. Гэтэ нэг тийм нэг скорпион шиг гэх юм уу ингээд нэг цээжин юм нэг нуруу нэг юм нэг том
Бид штэ те нэг скарп хилэнц шиг тэр нь амар тийм байвал гоё. Гэтэ бүр амар булчинлаг биш. Амар болчихсон жоохон амар. Тийм үү. Тэгээд өөр ч одоо хөлний хоруу тэгэж юм те. Хөөхөн хөлийн хоруу. Хөөхөн чихчи хуруутай гэж. Тойрын үе тэгээд ер нь яг эрэгтэй эмэгтэй хүний нэг тийм насны ялгаа ер нь хэр чухал вэ? Хамаагүй сайн мэднэ. Хамаагүй юу? Хамаагүй. Бүр эрэгтэй нь бүр амар охин нь бүр тохой жоохон байл сайн л та. Эмэгтэй 8 ихч, эрэгтэй 8 жоохон байвал яхаа. Зүгэстэй. Ер нь зүгэс нас ер нь хамаагүй. Тэр нөгөө үеийн болтрон гэдэг нь шүү дээ. Би тэр жоохон дорго хамаагүй шүү. Ер нь ах байвал бас зүгээр гэж байна. За ягаад ах зүгээр гэдгийг. Ихчсэн ч гэсэн зүгээр. Насны дөрөвтэй байвал зүгээр юм санагдав. Тэгээ миний л бодлоо. Гэтэ номыг чам ах хүн байвал ягаад чамд илүү одоо тийм гой санагддгийг. Би эрэгтэй хүний одоо түрүүн том мам гэж яриад байсан шүү дээ. Нөмөр нөөлөлт авах жоохон дуртай юм шиг санагдаад байна. Намайг ингээд халамжилтай. Кэр бол чадах тийм. Намайг аваа явах чадах. Арыг минь дааж чадах тийм. Залуу. Тэгээ илүү нэг юм хүндлэх дуртай гэх юм би. Бана та ах минь. Опа гэх дуртай гэх юм. Daddy. Опатай ах дуртай. Тийм мэдрэмж нь гоё санагдав. Илүү ах байхаар нэг арай секси. Секси. Опа мэдрэмж гоё. Nice. Хин сэндэр өмнө нь үерхэж байхдаа тийм насны зөрүүтэй үнтэй үерхчихсэн үү? Одоо ах ч юм уу. Ер нь надад ойролцсон байсан шүү дээ. Тэ бас нэг амар би асаа мэдэхгүй байна. Яг ямар байхаа бол. Тэ нэг тийм гайгүй л юм шиг л шүү дээ. Тэгэд ер нь чамд насны ялгаа ер нь хэрвээ. Дээшээгээ би харин өөрөөсөө ах хүнтэй нэг уулзаж үзээгүй 3 насаар л ах хүн байсан байхгүй. Тэгэхээр би яг нөгөө дээшээгээ ах нартай яг сайн мэдгүй байна. Адгаашаа дүүнэр бол байсан бас. Би бол шийдтүү. 70 молоо дөө хүн бол байсан бас. Майкл Джордан. Ах хүнтэй байхад тэр ах хүн чинь ингээд чамайг дагаад амар гоё залуу байдаг юм шиг санагдаад байна шүү дээ. Эсвэргээрээ ч сайжлах. Их байх юм бол тэр ингээд гоё. Харин тий одоо нөгөө юу юм байна гэх юм уу? Тийм тэр хүмүүсийн сонирхож байгаа юмыг би цуг мэдэж зэтгэхэр надаа илүү залуу мэдрэмж аваад байгаа юм шиг тий санагддаг л та нэг тиймэрхүү юм байдаг. Би бол доошооч үзчихсэн, дээшээч үзчихсэн. Яшиг хэд хоол юм? 40 43 44. Ямар юм? Залуу яг serious relationship авах юм бол аль нь илүү дээр вэ? Би тэрийг би бол яг нэг тийм нэг 10 жилийн дараа нэг өөрөөсөө нэг би нэг 37 38 та 40 та байх юм бол мань хүн маань нэгтэй 25-аас 30 орн ч юм уу 33 ч юм тэр авчирсан. Өөрөөсөө дүү хүн сайн дүү. Ер нь би нэг өөрөөсөө нэг эмгтэй хүн харилцаад байх юм бол надаас нэг жоохон дүү талтал яадаг л та. Тэнгуү чи одоо 30 та гэдэг чинь чиний чамтай суух хүн одоо баг 15 та явж байгаа юм шүү дээ гэхгүй юу? Харин тий. Тэр болоогүй байна. Болоогүй байхгүй юу? За бид хоёр тэгээд ер нь бол яг сонсогч зочдоосоо бол нөгөө фейлийг асуугаад ямар байрал дуртай одоо ямар залуучуудад татагдж ийн эднэрийг ер нь бол асуудаг. Тэгээд дээр нь хэдүүлээ үзэгчдээс ирсэн бас асуултууд байгаа. Бид хоёр Instagram дээр Our Secret Podcast-ийн хоёр маань нэвтрүүлэгт орох гэж байна. Тэгээд асуулт байна уу гэд оруулсан. Тэгээд тэр асуултуудыг асуугаад хэдүүлээ нэвтрүүлгээ өндөрлөө. Тий. Зарим асуултуудыг нь бол яг нэвтрүүлгийн туршид хариулсан байгаа болохоор би тэрийг уншихгүй. За, эхний асуулт. Сэндэр үсээ боогод ponytail болгох сэтгэлээсээ хэлсэн үү? Хэлсэн шүү дээ.
Энд чинь яг юутай холбоотой би нэг бол яг ойлгоогүй л дээ нэг юм blow job ярьж байгаа юм уу? Юун дээр нэвтрүүлэг дээрээ. Тийм би яг нөгөө нэг зарим нэг подкастаа өөрснөө подкастаараа ярьдаг байхгүй юу? Яг мэдээж blow job гэж хэлэхгүй шүү дээ. Ямсээ гоё боох гэж ярьдаг байхгүй юу? Тэгээд нөгөө охтууд яагаад ингэж нөгөө гартаа боолт молттой явдаг вэ гэдэг чинь айгу бас чухал. Энд чи ерөөсөө билээ. Ямар cool юм бэ? Хөөе та гурав хамтраад яагаад өсний боолтны брэнд үүсгэж чтэй. За боогод л орё доо. За читаарэ да. Тойроос хоёулангаас нь асуусан lesbian cakes хийх үү гинэ. Хийх боломж гарвал хийх үү та хоёр? Члаараа лесби. Сонсогдоогүй шүү. Тийм уучлаарай би лесби секс хийхгүй хаа миний лесби фанууд уучлаарай. Яг фул чадах кекс л чадахгүй хаа. Зүгээр гоё ялгч мэлгч болно шүү дээ. Хөхмөх барайл өмсөж бол лайк өмсөж бол. Яг бүр ингэж шизэр мизэр бол чадахгүй хаа. За тойрын кекс плейлист ер нь байгаа юу? Энийг бол 2 3 хүмүүс л асуусан. Ямар дуунууд? Яг секс хийж байхдаа дуу тавьж байвал те. Эсвэл яг нөгөө оршил маршил дээр нь тавиал те. Эсвэл яг тавьчаад кекс хийж мэдэг дуунууд чи юу байдгийг? Secret after sex. Ямар эмо дуу вэ? Осоо зүгээр надаа энэ нэр нь гинт орж ирлээ гэж. Бом тавьж тэгээд таардаг шүү. Тэгээд би тавьдаг би дуу тавьдаг. Би өөрөө тавьдаг би дуу тавьдаг. Би амар гоё дуу мэднэ. Би та нарт яг одоо хэлье. Ашиглаж ирсэн үү тэр дуугаа? Дууны урт нь 90 урт дуу. За тийм нэг надаа ер нь нэг тийм нэг 70 80-аад оны нэг тийм нэг Marvin Gaye мэж юм уу тийм нэг жоохон тиймэрхүү өнгө гаястай дуунууд амар тэр чи амар яг тохирох хэмнэл шүү. Тэр бол яг гоё санагддаг. Тэр гэл айлгачих дөө. За playtime дээр кекс хийж байсан уу? Playtime дээр секс хийжсэн үү? Синдэр тийм бэ. Ийм царайгаар. Тоос юм аа. Хийгээгүй. Ноо арай л бохир орчин. Харин тийм ээ. Хаан гар мараа угаахын тэгээ хинж сонсчих юм битлээ. Тэгээд нэг жоохон тийм. Зүгээр яг хонож үзсэн. Гэхдээ ерөөсөө хийгээгүй. Тэгээд нэг тийм мэдээж чичрүүлж үзсэн. Чичрүүлж. Тийм бохир байгаад байт миний хувьд бол. Тэг би бас одоо ингээд яг 8 оноос хойш дандаа playtime дээр очиж хонжсэн. Тэгээд миний одоо bucket list гэх юм уу да одоо нэг тийм одоо checklist-д ч юм уу тэнд заавалчгүй нэг хийчихсэн гэдэг нэг тийм юм яваад байгаа шүү. Эсвэл магадгүй заавал playtime гэхгүйгээр тийм Coachella ч юм уу дээ ийш тийш явж байгаа тийм. Ямар нэг байдлаар фестивал дээр бас үзмээр л биш тийм. За энэ асуултыг асууж байгаа хүн бараг тойрын шинэ жилийн дугаарыг үзсэн юм шиг байна. Тойрын хамгийн дуртай кекс хэсгүүдтэй кино. Орно гэж. Яг одоо яг толгойд орж ирэхгүй байна. Ямар категори тэгвэл? Ямар категори? Мана яг ямар кинон дээр амар тийм гоё секс гардаг. Лав гардаг. Энэ жилийн эпизод дээр юу явж илаа? Баахан кинонууд ярьсан шүү. Нөгөө ган лав. Тийм нэг ган. Юун дээр зүгээр нөгөө Reddit хүмүүс байвал
Reddit дээр not for the plot хийлээ. Team юу гэдэг. Reddit гэдэг. Тэрэн дээр кино алганы секс сценүүдийг ингээд катлаа хийсэн байдаг. Team Reddit гэдэг. Амар гоё. Тэрийг ер нь үзэх хэрэгтэй. Ямар нэртэй гинэ? Reddit дээр not for the plot зүйлүүдээ нэг тиймэрхүү нэртэй. За би явал хийдэй юу. За. Тэр айгуу гоё. Оройтой нэг хатаахад ба. Монгол хамтлагуудаас хинтээ кекс хийх вэ гинэ? Хөө. Хамтлагаас хийх юм уу? Аа. Хамтлагтай хийх юм уу? Хамтлагтай нэг юм уу? Хамтлагтай нь хамтлагаараа хийх юм уу? Яа. Тэр цохон хүнтэй хамтлагын дээр хаа. За манай хамгийн олон хүнтэй хамтлагч тэгэж. Бүх одод авахгүй юу? Тоолсоо. За мэдгүй. Яна Монгол хамтлагч нь юу хийдэг вүлээ? Одоо камертаа номын талт бид нар бол хөшөрсөн шүү дээ. Тэгэхээр ч одоо сүүлийн үеийн залуучуудын хамтлаг сонсож байна уу та хэд ер нь? За тгийг юу тийм бэ? Хоёр боджээ. Яа. За. Дандаа их нэртэй хүмүүс бодогдоод их юм. За би бол нэг краш байгаа штэ надад бол амар фэн бейсний тийм. Нөө юм далавчтай нисдэг. За тэр вэж maybe. Гай судалдаг гартай юу? За тойр маань бодож байгаараа бас нэг асуулт юу гэвэл өсвөр насны дүүтэйгээ кекс яаж ярих вэ? Та хоёр бас нөгөө яг 10 жилд байх чинь ер нь бэлгийн боловсрол эднэрийн талаар ер нь ямар шүү мэдээлэл авдаг, яаж авдаг гэсэн тий одоо өсвөр насны нэг 10, 2, 3 та ч юм уу тийм дүү байвал тэрнтэйгээ яаж ярилцвал зөв гэж бодож байна. Тэр талаар юу нэг гэж бодож байна. Би бол яг жоохон байхдаа бол надад хин ч юу ч ярьж байгаагүй. Ихтэйгээ нэрээ хайлтал гэдэг. Ихтэйгээ яриуд нэрээ арай дээр байд юм аа. Ээж авчихсан илүү. Тэгэл асуугаал чи юу гэж бодож юм гэж асуугаал тэгэл сейф байгаарай л гэж хэлэх баха. Сайн мэдэхгүй л юм. Тэгэл юу сейф байх талаас нь илүү ярьсан. Хамгаалалт талаасаа л ярих нь шүү дээ. Хамгаалалт тэр яагаад чухал гэдгийг нь сайн ойлгуулад. Үйл малгайхан өмсөр хүүтэн байх шүү. Тийм. Зак хүүтэн байх шүү. Порнон дээр байгаа бүх юм үнэн биш шүү. Yes. Тэрнийг хэлэх хэрэгтэй ах. Мэдээж ямар нэгэн аргаар порно үзэж байгаа ч юм бол үү те. Тэгээд тэрнийгээ яг ингээд одоо ийм юм байт юм байна гэд төсөөлж магадгүй. Тийм. Тэр яг тийм ус амьдрал дээр яг тэр нь порно дээр кино дээр байдаг шиг нэг байдгүй шүү дээ тий. Тэгэхээр яг тэрнийг бас хэлэх баха. Илэн далангуу байж болох хэрэгтэй. Онцгүй байвал онцгүй байгаагаа хэлдэг байх юм. Санаа зовоод идэв штэ огт. Одоо ингэж хэлж яах вэ? Тийм. Тэрнээс ерөөсөө санаа зовж болохгүй онцгүй өвдөж байгаа бол өвдөж яаж нэг яг шууд хэлэх хэрэгтэй. За хэлэх юм уу? подкаст эхлснээс хойш залуучууд хэр үдэж байна одоо тэгээ пог хийж ийн гэж бас бичсэн байсан. Ер нь яаж ийн DM те 19 оны 5 сараас эхлээд Our Secret podcast хийж эхэлсэн. Одоо бараг жил хагасна өнгөрч байна. Тэгээд энэ хугацаанд бас юмтай хүмүүс чат бичсэн байх. Тийм би бол гадарлаж байна гэхгүй. Хэр их өдөж мүдэж байна. Яаж юм? Ер нь нөгөө найз залуутайгаа хэлдэг болохоор гайгүй болсон байна. Би найз залуутай би одоо нөхөртэй гэдэгчдэг болохоор гайгүй байдаг гэж юу? Тийм хацсангүй гайгүй. Тэгээд ганц хоёр л дагаад нэг хэсгээ нэг амар бүр ингэ мэдгэцүүд биш хаяа л синтриг гарчдаг. Ингээд харин тий огч мухал. За хэд тоотох яа. Тэнийг яг нэг ганц хоёр бичсэн ганц хоёр. Тэгээд критик юмнууд байгаад байна. Энэ хоёрыг асуусан дөө тий. Сайхан амтэн шүү гэ. Амтэн. Яа.
Жохон Эсвэл зүгээр мэдрэмжгүй нэг- байдаг тий. Тийм. Ерөөсө хариу өгөхгүй байхад ингээд сайн уу гэснээр дараа нэг 7 хоногийн дараа hello Байна эсвэл уу? дахиад нэг хэдэн хоногийн дараа байна уу Харин гэсэн тийм тэгж штэ Зүгээр хүмүүсээ. найзууд л балий гэж бодсон юм аа. Тэгээд мангар Гэтэ яг хаа тэрнийг ингээд би өөрөө accept approve хийхгүй байгааг зүгээр ойлгоод ингээд өнгөрөөсөө. За Яваасаа хүнтэй чатлах угаасаа за байхчгүй тэгээд нэг тийм болохоор. юу ч чадлах юм. Юу Баярлалаа. ч угаасаа чатлах юм тий угаасаа ойлгомжтой тэгэхээр so yeah. тэг би бас юу ч боддог юм би нэг яг эмгтэй хажуудтай би нэг чатлах дургууд зүгээр яг уулзаад юм ярих дуртай. Би нэг чатлдаггүй. Завж яахгүй. Зөв штэ зөв. Хин хин чатлаад ингээд суугаад байдیں۔ гэж. Биний Бас нэг асуудал юу гэвэл нэг амар ингээд өмнө нэг би тэ 10 жил тахта чатлаа тэгэл амар чатлал тэгэнгүүт нь уулзсангуудаа тэ ерөөс нэг тийм юм ярьдаг сэдв болдог нэг юм байсан л та. Би ч гэсэн өөрөө awkward байсан л та бас. Тэрийг бас нуугаад яах вэ? Хийж байсан хамгийн сонин газрууд. Надад юу ч санан газар байхгүй яараа. Газар үзээгүй. Найз залуугиндаа юм уу гэртэл гэдэг сонголттой юм шүү дээ. Ер нь бол. Тийм. Сэндэр. Оо яна юм аач та. гэж. Энэ асуулт чинь та нар асуудаг лөө? Үгүй энэ үзэгчтэй танаа үзэгч нарын чинь асуулт байна. Подкаст хийж явах та. Тийч. Яг одоо гэж. Тэгтээ Бэлчүүл яг амар муухай байна. харин тийм ээ хариулгүйж болно. Хариулахгүй байж болно. Байрлал асуусан номи Сэндэр номи. гэр бүлдээр зарцуулдаг цаг өөртөө зарцуулдаг цаг хэд хэдэн хувиар баланслагддаг вэ л гэж байгаа юм шиг байна. Гэр бүлтэй тэгээд Өөртөө. Энэ хоёр л юм уу? Аха. Тэгвэл баал 30 юм уу? Гэр бүл Өөртөө 70%. гэр бүлдээ 30. 30%. Аха. За. миний хоол шаалт эсэргээрээ юм байна. Миний баг 80% нь гэр бүлтэй 20% нь өөртөө юм хаашаа. Нэг унтаж нэг цаг зав гарч зарцуулна тэгээд окей. Сэрэл бас окей бүх юм ингээд хийх юм зөндөө юм байдаг болохоор одоохондоо ер нь л юм аа. Гэхдээ хүүхдтэй ингээ болонгууд нь яг нөгөө юу хүүхдтэй цаг зарцуулга бас өөртөө зарцуулж байгаа юм шиг тийм аз жаргалтай байдаг үгүй юу? Яг аз жаргалтай хувьд жаргалтай хэцүү нь бас хэцүү шүү дээ. Ер нь яг тэрийг тодорхойлоход амар хэцүү. Тэгээд нэг ёсны бас хариуцлага нэг ёсны бас энэ цагт би бас өөр юм бас хийх шаардлага байх боломжтой. Гэхдээ би илүү нэгдүгээрт хүүхдэд л тавина л да. Гэхдээ яг энэ дэр таалагдахгүй байна, онцгүй байна, эсвэл гоё юм гэж хэлэх амар хэцүү л Тийм. Угаасаа л хийх ёстой. Угаасаа л миний үүрэг хариуцлага болохоор энийг заавал нэгдүгээр тавина. Тий, би секс хийснийхаа үр төлөөсөө ашиг. Тэдэг хэлсэн шүү. Sorry би харуул мэрлэлчлээ. Энэ дараагийн асуултанд бол ерөөсөө баг хариулах шаардлагагүй гэж бодсон. Хамгийн dirty cakes анал бүхс. Үгүй юу? Хамгийн dirty cakes. Dirty cake угаасаа анал шүү дээ хамгийн dirty cakes. Dirty гэж юу? Тийм шүү дээ. Ер нь. Тийм л ахтай тийм. Тийм утгаараа ойлгох юм бол яг нэг яалтаас гарч ирдэг нөхлөө ядраатай тийм. Шнаг гэж мэгээтэй яа. Тэр чинь нэг бохир өтгөн гарах сүв гэж тийм. БОГ-с байгаас тийм чинь. Б төлөвлөгөө. За номи кекс чухал уу зан арын шин нөө Илүү чухал, аль нь илүү чухал вэ гэж юу? Кекс үстэй. Яг юу гэдэг шүү.
ямар тохиолдолд хамт амьдрахад нийлж тэрийг бол ерөөсөө тэр асууж байгаа нь тодорхойлоогүй л дээ зүгээр тэгэл асуултаа ингэж Ер нь харилцаанд юм шүү те. ерөнхийдөө л юм байна дээ in general. Яг одоо нэг хүнтэй үерхэж мүерхээ дааш зан чухал юм уу? Таарж авах хэрэгтэй юм уу? Эсвэл секс нь гоё таарж авах хэрэгтэй ч юм уу гэж асуусан юм шиг байна те. Таавал. аль нэг нь л болохгүй бол шална. Тэгээ хоёлаа л яг Секс нь гоё агаад тийм харилцаа нь муухай ах юм бол энэ toxic relationship тий. Шал чаддгүй гэхдээ таахгүй бааш харилцаа нь. Хүн харилцаанд болоод байвал тийм үед нь шүү дээ. Тэгэхээр аль нэг нь хоёлаа байж идэл болох баха. За сүүлчийн асуулт бол Синдерт байгаа цэгийг уншиж байгаа. За Синдер feeling down үед юу тусалдаг вэ? Хамтрагчтай хэлдэг үү гинэ? Одоор тусалж байгаа. Одоогоор гэж одоо ч гэсэн feeling down гэж. Хоёулаа юм юм шүү баг. Тийм би яхаа нөгөө нэг энэ бол угаасаа нэг юутай холбоотой ахalta төрсний дараах юм холбоотой. Тийм тэгээд энтэйгээ би бас яг карантины өмнөх нь юу яажсэн эмчилгээ хиймээ одоо юу гэх юм сэтгэл зүйчтэй уулзчихсан байхгүй юу. Тэгээд тэгсэн чи яг карантин болоод ингээ одоо уулзчих байгаа ерөөсөө. Тэгээд юу юм бэ? Би өөрөө яг feeling down гэж бодохгүйгээр тэгэл яг хийх ёстой юмудаа хийх ёстой юм шиг санагдаж ш. Тэгээд шууд ингээл би бас ингээд нүг яг тийм үедээ ингээд юу ч хийж чадахгүй болчдөг. Ингээд замбраагүй байвал амар замбраагүй байгаа л ингээл тийм байждаг. Тэгээд тийхгүй тул эхлээд ер нь юм хумаа цэвэрлэх ёстой юм шиг санагдсан. Цэвэрлээд ингээд яг ингээд тэргүүрээр медитейшн хийдэг ч гэх юм уу. Жахаа тэгж яадаг болсон. Гэрийн нөгөө замбраагүй маа янзлаад тэгээд сэтгэл доторхоос янзлаад. Тийм тэгингээ өөргөө сэтгэл доторхыг бас янзалдаг байж магадгүй гэж би бас өөрийгөө ойлгосон байхгүй. Тэгэхээр тийм л угаасаа тийм л юм шиг үйлээ шүү дээ. Хүн өөрхөн байгаа орчныг гоё цэвэр цэмцгэр байлгах юм бол сэтгэл санаачсан гоё цэвэр цэмцгэр ариухан тийм байх юм шиг байлаа. Тэгээд тийм яг хэрвээ яг feeling down үнэхээр хэцүү байх юм бол тэгэл ямар нэг юм цэгцлээл ингээл яг нэг тэгхэл ястай юм шиг санагдсан. Би ч гэсэн яг санал нийлж байна. Одоо ингээд жоохон сэтгэл ингээд доошоо болцсон ч юм уу, жоохон гонигтай ч юм эсвэл аймаа ч юм уу нэг тиймэрхүү байгаа үедээ ерөөсөө ажил хийх ямар ч юм гарддаг байхгүй, сэтгэл гарддаг байхгүй. Одоо ингээд юм ингээд гараас гарддаг ерөөсөө ажил ч юм уу эсвэл одоо миний хийж байгаа юу ч вэ те. Тэгээд ингээд нэг тим болчиход идэг. Тэгээд болж өгвөл өөрийгөө илүү завгүй л байлгах хэрэгтэй юм шиг байна. За тэр яг тэгээд төгсгөлийнх нь хэдүүлээ илүү одоо нэг гал халуун сексийн талаар ярилцаад тэгээд хэдүүлээ өндөрлөе. Тэгээд та хоёрын яг амьдрал тохиолж исэн мөр гал ассан кексийн түүхийг сонсоод бас те гал гарч гинөө. Тэр доорч галаа асууж хаад тэгээд сумтраа яа. За relationship-ийн их үед бол амар байдаг шүү дээ. Миний 2 жил нийл бол нэрээ дандаа л гал кексэд хийдэг байлаа. Яг нэг юм үзег юм шиг байдаг те. Эхэндээ нэг тийм дуусаад дахиад гэж хэлдэг бүр юм үзег юм шиг. Ажлаасаа бүр 2 цаг маг хоцрон байж очиж мочоор. Ажилдаа явъя гэж амар их баснаа тэгэл амар ариут татсан. Яаж дээр очингуудаа ёо төгсөлттэй амар байлаа. Харин яг нэг 50 юм. Тэгснэ ийм амар тийм юм цоглог болчдөг те нэг тийм кексийн дараа нэг тийм цаанаасаа дуу аялмаар юм шиг нэг. Би ажлаа хийж чадахгүй нөө хийхнийгээ бодоод бас халуун байсан шүү. Тий. Тийм байна те. Ер нь тийм байх шүү. Тий, ер нь яг эхэлжсэн үе дээр бас нэг тиймэрхүү юмнууд дурсамжууд байдаг шүү бас. Одоо тэгсэн эхнийхээ жил нэг бичний 2 жил. Яа, тэр лалдаг байжээ. Тэгээ яалтгүй ингээд нэг нормал орцгол юм байлээ шүү дээ.
Тий. Удаан хамт байгаад ихээр ер нь тэгдэлтэй. Гэтэ аль болох нөгөө тэрийг илүү нөгөө сэргээх талаас нь хэдүүлээ бас яг бас өвчин чармалт гаргах хэрэгтэй юм шиг байгаа. Тэгээд дотор хувцуудаа өмсдгөө хэдүүлээ. Тэг чи. Тийм болохоор бас тэ дотор Би амар гоёг өмс. Болно. Ингэж үе. жаахан доош. Би энэ чи бүр амар гэгэрцсэн байгаад байгаа л да. Үе тийм биш үү. Хөл хорионоос болоод ерөөсөө кекс хийж чадахгүй байх, кекс ярьж байна. Тэгээд за ямар ч ийсэн эхний ингээд season 2-ийнхоо эхний дугаарыг ямар ч ийсэн хийлээ. Our Secret podcast-ийн хоёртойгоо ярьлаа. Үнэхээр гал халуухан байлаа ёо. Тийм би ихтэй 21 онд кекс хийсэн байгаа шүү. Үе. Тийм үү? 10. Хүч 20 оны постл кекс хийх гэжсэн тий. Тийм би ихтэй юу 1 сарын 28-нд спешиал хийнгээд ерөөсөө 10 сараас авахуулаад ерөөсөө кекс хийхгүй гэж төлсөн. Тэгээд тэгэнгүүт нь яг юу илээ 12 сарын сүүлээр за угаас ойлгомжтой боллоо тэгээд 20 онд кекс хийж чадаагүй тэгээ 21 онд кекс хийж. Амар хурдантай. Чи 21 он гэдэг чинь дөнгөж одоо л 8 хон жбайгаа юм шүү дээ. Чин 8 хон. Эхний гол амар хурдан тавьсан шүү нэрээ. Тэгээ бодлоо 3 сар кекс хийгээгүй тэгээ хурдан тавих нь ер нь ойлгомжтой бидтэй. Амжуулсан биз дээ. Надад хэлэлгүйгээр гис. Амжуулсан байна. За тэгээд баярлалаа охтуудаа өнөөдөр гоё нээлттэй ямар ч одоо нууцгүйгээр кекс бит хоёртай хамт байсан зөндөх баярлалаа. Урилга хүлээж авсан баярлалаа. Баярлалаа. Хоёрын анхны зочин болгосон баярлалаа. Энэ гэхдээ бүр гал гарах баха. Баярлалаа. Манай нөгөө нэг сонсогчд байна уу? Манай бидний нууц. Мөн бас бид нар яг энэ подкастыг сонсож байгаа манай үзэгчд маань бас хамгийн дуртай үйлчлдэг хэсгүүдээ story.cakes podcast мөн бас our secret-ийг mention нэгээрээ гэж уриалж байна. Тэгээ яг нөгөө нэвтрүүлэг үзэж чад гой хэсгүүд таарсан бол story дараа тэрийг ч нас үзэж байгаа шүү. Тэгээд мэдээж YouTube сувг дээр subscribe дарах хэрэгтэй. Apple podcast дээр 5 од өгөөрэй. За мөн Instagram дээр бид нарыг бүгднгийн дөрүлэнгийн дагаарай. Our Secret podcast болон The Cakes podcast гэсэн бас Instagram-ыг дагаарай. Тэгээд бүгдээрэнд нь хамт байсанд баярлалаа. За баярлалаа. Cheers. Bye. Баярлалаа. Bye. Bye. Сонсон хүмүүстээ баярлалаа. За өсний болтоныг харуулчих. Оо жижиг. Тотко мөрч тайпаар шүү. За бака. За бака. За bye. Bye bye.